нөгөө хятад Монгол гэдэг юм ч одоо ч инээдтэй явсаар байгаа тий. Гаднахын ингээ хараад манайхан ч нэг хальс идэх гэж байгаа юм шиг тий ингээд эсвэл одоо шороотой байдаг ч гэдэг юм уу тий. Манай нэг ойлголт байдаг шүү дээ. Тий нэг яг ийм ингээд хүчин зүйлүүдээс одоо хүртэл нөгөө хятад Монгол гэдэг юм маань яваал хөөрхий айгуу гоё амттай, ургац өндөртэй, жоохон хэлбэр хэмжээний хувьд одоо ингээд том ургадаг ч юм уу одоо импала тэгэнгүү тэр маань одоо шүлний ингээд айгуу гоё потор дүүрдэг ч юм уу тий. Гэх мэтлээ ингэж явсараа байгаад одоо улсын хэмжээнд бол Гала бол ер нь маш сайн сурч шүү дээ тийм ээ. Ширхэг өрнөөс ширээний хүнс. Ургацтай айл подкаст. Ургацтай айл подкастын 4-р дугаарын зочин Дэлгэр уян компани агрономч Ундрах маань одоо бидний урилгыг аваад үргэлжлүүлсэн байна. Тэгээд Ундрах маань өөрийгөө одоо сонсогчдод танилцуулаад хэдэн оноос хойш газар тариалгын салбар руу оров. Дээрээс нь одоо өөрийнхөө талаар танилцуулаач. За ямарсан энэ дугаарыг үзэж байгаа нийтийн подкастын бүх үзэх зочдтой энэ өдрийнхаа мэндийг хүргэе. Тэгээ танаа хамт одонд бас 4-р дугаарыг зочин болгож өрсөнд бас баяртай байна. За намайг Болбаатарын Ундрах гэдэг. Миний агрономч мэргэжилтэй. Миний эмээ бол зоо техникч мэргэжилтэй. За би өөрөө агрономч гэдэг. Агрономчороо 2 дахь үедээ хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэдгээр бол 3 дахь үедээ ингэж ажиллаж яваа. Удам залгасангийн тариаланч буюу агрономч эмэгтэй хүн байгаа. За ер нь энэ салбарт бол 2006 оноос анхуул тавьсан байгаа. Ерөнхийдөө бол одоо төмсний салбар өрийн болон таврын зориулалтаар одоо аль болох одоо өрөөр бол тариаланчтай хангах тийм ээ. Аж ахуйн жирэгдийг эрүүл шинэ өрөөр ургац өндөртэй байлгах зорилготой. Нөгөө талдаа одоо улсынхаа нийт хэрэглэгчдэд бүгдийг биш ч гэсэн одоо өөрсдийнхөө чадах хуваар хүнсний бас нэг аль болох эрүүл пестицидийн үлдэгдэл үүсвэл үед яригадаад байгаа тий. Бас дээрээс нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэгч мэргэжилтэн бай гэдэг бас энэ үзэл бодлыг хүрээнд бас ингээд хичээж яваа юм энгийн тариаланч. Нөгөө талаараа хувийн ийм төмсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж. Болдоотор гавьяат бол одоо манай Ундрахын хувьд за ер нь бол төмсөөр бараг угулсан. Одоо зүгээр жижигхэн одоо хошигноод хэлэхэд бол тий одоо маш олон жил төмс тарьж байгаа. Монгол улсын бас төмсний үрийн одоо нэгэн сайн чанартай үр үржүүлэгчийн юу гэрчлэгээтэй байдаг хадаа тийм ээ. 2001 оноос Монгол улсын хэмжээнд одоо нөгөө сад хөдөө аж ахуйн яамныхаа нөгөө үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл гэдэг юм анх авсан байсан. Тий 2001 онд. Тэгээд тэр нь мэдээж нөгөө нэг үе шаттай тий сунгагдана, шалгалжуулах юмд орно. Одоо хүртэл ингээд эзэмшээ явж байгаа. Мэдээж тэр дунд тасарна гэж одоо хугацаанд дуусна. Дараагийнхаа нөгөө сор зэрлэлтэй шалгалжуулах юу гэдэг бүх юмдаа орно тий. Дараагийнхаа гэрчлэгийг ингээд зөвшөөрлөө ингээ аавна гэхээр ч одоо 2001 оноос хойш гэхээр ч 20 гаруй жил тий. Ингээд төмсний үр үржүүлэхийн ажилд явж агаад 2004 оноос одоо яг энэ Европын орны өндөр ургацтай хүнсний зориулт ингээд тодтогтолтойгоор одоо манай Монгол төмс хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг хэлж ийлээ. Санаачилж хэрэгжүүлээ тийм. Энэ Швейцарын ард түмний хандив тусламжаар тий хүсэлтээр ингээд хэрэгжижсэн. Энэ дотор албан үр үржүүлэгч гэдэг 3-4 аж ахуй сонгогдчихсэн. Тий Төв аймагта одоо анхны албан үр үржүүлэгч гэдгээр нь одоо манай агрономч буюу Болдоотор гэж хүн тий. Одоо тэгээд төмсний үүргээд хоёул холбогдоо яриа явууллаа шүү дээ. Тэгэхээр жишээлбэл одоо үр үржүүлэхэд ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байдаг. Сайн чанарын үр үржүүлэхэд. Ер нь төмснийч бай одоо буудаанийч бай ер нь юунийч бай тий одоо ингэ таримтлын үр үржүүлэхэд тэр дандаа ингэ төмсний үр үржүүлэхэд ерөөсөө л яг төвлөрсөн нэг заавал аж ахуй байх хэрэгтэй юм байна. Үрийн талбайтай, үр хадгалах зойртой тий. Үрийн талбайтай гэхээр тэр донд ч нөгөө агро технологи тий бүх юм ордог. Агро технологи дотор чинь тарих арга, ургуулах арга тий, хураах арга, хадгалах арга. За үр гээд энэ дотор нэгэнт орчих юм бол ганцхан ширхэг үтгэхгүй тий. Тэр чинь багтаал 2-3 сорт. Дээд тий 5-6 сорт. Одоо нэг уралдааны мөр шиг л уйж штэ. Аль нь илүү сайн ургаж чинь, аль нь илүү одоо тэгээ шалгарсан сортууд жишээлбэл голчлон таригдж байгаа сортууд ямар сорт? За ер нь гадаа ганц манай аж ахуй дээрч тэр одоо улсын хэмжээндээ одоо ингээл нутгсан сорт, ирээдүйтэй сорт, өнгө зүс одоо доторх махлаа гэд гаднах хайлс ингээл нөгөө хятад Монгол гэдэг юм ч одоо ч инээдтэй явсаар байгаа тий. Гаднахын ингээ хараад
манайхан ч нэг хальс идэх гэж байгаа юм шиг тий ингээд эсвэл одоо шороотой байдаг ч гэдэг юм уу тий. Манай нэг ойлголт байдаг шүү дээ. Тий нэг яг ийм ингээд хүчин зүйлүүдээс одоо хүртэл нэг хятад Монгол гэдэг юм маань яваал хөөрхий айгуу гоё амттай, ургац өндөртэй, жоохон хэлбэр хэмжээний хувьд одоо ингээд том ургадаг ч юм уу одоо импала. Тэгэнгүү тэр маань одоо шүлний ингээд айгуу гоё потор дүүрдэг ч юм уу тий. Гэх мэтлээ ингэж явсараа байгаад одоо улсын хэмжээнд бол Гала бол ер нь маш сайн сурч шүү дээ тийм ээ. Хадгалт сайн даа, нягт. Хадгалт сайн даа, 1 2 дугаар хоол, шарах гэдэг одоо бүх төрөл монголчуудын голчлон салаат тий. Ингээл бүхэл юмдаа ингээ орой авчдаг. Тэгэхээр тэр одоо Гала гэдэг сортыг ер нь үржүүлэхэд танай компани болон тий, танай хамт олон бол нэлээ бас үүрэг гүйцэтгсэн гэхэд бол тэгж ойлгож болох юм байна. Тий, одоо нэг анхдагчдын үлгийн нутаг гэдэг шиг Монгол улсын тий хэмжээнд анх одоо төвийн бүстэн өшөө одоо ингээл дөрөв аж ахуйч мэдээж чинь бүсээрээ гарсан бай тараа тий одоо байгаль цагуурхаа хөрс цагуурхаа онцлог бүх юмд аль бүстэй илүү байх нь гэдгийг гаргасан байж байгаа. Ер нь манай нэг би яг санд юм 4 албар үржүүлэгчээс 3 нь одоо ер нь явж байгаа ах шүү. Тэдний нэг явж байгаа. Та хэд мань тарилдаг тийм ээ. Тэгэхээр яагаад одоо жаргалантын төмс ер нь их гоё амттай байгаад гэдэг. Монгол орон даяараа л жаргалантаас ус гаралтай төмснүүдээ бас тарьж шүү дээ тийм ээ. Одоо чи ингээд юутай байсан? Хуваартай байсан бүр. Ингээ Монгол төмс хөтөлбөр одоо тэр аймгийн тэр сундуудад гээд бүр ингээд те юу гаргацсан, график гаргацсан. Яг тэрүүгээр нь одоо ингээд бүх албар үржүүлэгчд ингээ үрээ хавард нь өгдөг, намарт нь хурааж авдаг. Өвөлд нь бүр ингээд түрүүгээр хэлсэн шүү дээ сорт гэдэг юм үр үржүүлэхэд юу байх хэвээр юм. Ерөөсөө сортын холц гэдэг юм байхгүй байх хэвээр байхгүй те. Тариад дуусахад сэлг цэвэрхэн байх хэвээр. Хураагаад нэг сорт хураагаад дуусахад камбэ бүтэн цэвэрлэгдсэн байх хэвээр. Нэг сорт оруулахад бүтэн тэр зөөрний талыг цэвэрлсэн. Миний хувьд бол ингэж бодлоо. Юутай холбогдох уу гэхээр үндсэндээ тийм сайн одоо сортын үр үржүүлэгчээс төмсөө худалдаж авах нь ирээдүйн бас ургац алдахгүй байх. Бас нэг үнцэн суурь үүсдэг. Ерөөсөө тэр ахгүй. Тий одоо тэгэхээр чи тодорхой хэмжээний мөнгө дөрвөө зараад ирж чинь аваад тарьж байгаа тийм. Тарина, ургуулна, шалгалсан сорт ярих шүү дээ тийм ээ. Шалгалсан сорттой нэр нэг номер бас биш байгаа юм. Хүмүүс ийм өрөөсгөл ютаас ойлголттой. Одоо Гала сайн ингээл тэгчингүүд одоо мэдээж бүх юм сайн яаж явах саартай. Нөгөө сайн сортын чинь нэрийг барих нэр байна. Худлаа үнэн үр өгөх эсвэл нөгөө аж ахуй нэг жахаа нэр. Эсвэл нэг газар олон жил тариад одоо нөгөө үр маань бас нэлээд уралт нь муудсан. Гала дотроо тийм ээ. Насжилт гэж юм байна. Насжилт гэж юм байна шүү дээ. Одоо бас нэг тэгэнгүүт нөгөө хуучин сайжруулах хэрэгтэй, тэг шинжлэх хэрэгтэй гэж хоёул жаргалант руугаа эргээ ороход жаргалант одоо өөрөө бас газар зүйн байршлаараа төмсөнд маш тохирсон одоо жишээлбэл одоо урмалд одоо газар зүйн заалт гэж ярих юм бол тийм ээ. Төмс бол яг тэр жаргалтад байвал хамгийн тохиромжтой ч гэдэг юм уу. Тэгээ магадгүй одоо бидэд бас хөрсний мониторингийн ажил гэдэг энэ газар тариаллын төвийн бүсийг бас хөрсний судалгаа хийж явж ирсэн. За. Баруун зүүн бүсийг хуваагдаж аваад миний хувьд болохоор яг жаргалантай одоо тэр бүх одоо хэсгүүдээр нь тариаллын хэсгүүдээр нь бас шинжилгээ хийж ирсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь ингээ хараад хахад явж байхад хөрсний бас шимтгижээл бол бас нэлээд одоо их сайн өндөр тэгээ тэрнээсээ шалтгаалаад маш гоё тийм амттай тий хөрстэй тий амттай тийм гоё одоо төмс ургадгийн болов уу гэж бол тухайн үед явж байхдаа хөрсний шинжилгээг нь хараад ер нь л тэгж бодож байсан. Дээрээс нь тэр одоо тариалт хийгээгүй газруудаар нь би бас уул мул руу гарч ингээд явж байгаа шүү дээ. Чин тойроо явж байхдаа үзэхэд эмийн ургамлууд бас нэлээд ургасан байсан. Одоо манад бас нэлээд одоо хүмүүс мэддэг юм да нөгөө дэрвэрүүгээд савшка тиверката гэдэг баха. Тэр ургамалчин бол жаргалтад бас нэлээд их байдаг юм байл. Эсвэл ер нь ихсэн. Тийм. Тэгэхээр одоо нэг эмийн ургамал ургаж байгаа гэдэг чинь бас хөрсний үзүүлэлт маш өндөр байна л гэж ер нь тухайн үедээ бол одоо харагдчихсан гэх юм уу. Тэгээд одоо жаргалны төмс тийм гоё амттай. Одоо тэгэл идэхэд арай өөр үүдгүй шүү ер нь бол. Чи ер нь за хөрс бол яг үнэ. Одоо нөгөө гол ус дагсан дээр үе нөгөө сангаж хусалтын системээс одоо бүр ингээл хойшоогоо нутаг ус түүнийг дагаад одоо голын бүх сав газраар тий нутагтмын өрс гэж яриалаа шүү дээ. Тэрийг дагсан. Түүнийгээ дагаад эртийн ургацыг одоо ингээд нөгөө өөртөө барилаа болгоод тий бизнес болгоод барьцсан айл аж ахуйнууд бол одоо сүүлийн 10 жилд бол ер нь маш өндөр болчлоо. За дээрэс нь худгаар услага хийгээд бас эрт ургацсан. Монгол улс ч бас одоо дотоодынхаа хэрэгцээг төмсгөө улс руу вангадаг болчлоо тийм. Тийм шүү дээ. 2012 онд хамгийн анх хангаж ирсэн.
Дотоодох хэрэгцээ 100%. Яг тэр жил нь 11 онд үрийн хэрэгцээгээ бүрэн хангацсан байжээж 12 онд тэр ургац хэрэгцээгээ бүр ингээд илүүдэлтэйгээр хангаж ирсэн. За тэгээд түүнээс хойш мэдээж нөгөө манай жаргалтанд сумчин одоо сайн ярьсан хөрсний үржил шиг өндөртэй бас чгүй хурд хунц ахиу ундаг тий өвлийн үед уннагдаг чинь чигийн байдаг нөөц сайтай тогтц ус сайтай газрууд байна шүү дээ. За тэнгууд зуныхаа одоо хурд хунцны уналт бол бас харьцангуй сайтай. Тэнгууд нөөц нөгөө хөрсний потенциал тий дээрээс нөгөө хаврын сүүлжийн хөөтрөл буюу намрын ихний хөөтрөлж яригдчих чочор хөөтрөлтүүд дайрах нь бас эрсдэлтэй эмзэг үеийн харьцангуй гайгүй. Дайрсан ч бас хамрагдсан аж ахуй нэг чинь талбай бас бага хэмжээгээр тий ер нь ихтэй чгүй төмснийхаа төмс хүнсний ногоо ер нь үртэрэ ногоонд ч авьяас гэлцүүдэл ер нь хөрхөнд таригддаг болчиход байгаа. Одоо та эдэн маань юу яаж гэнэ вэ? Үндсэндээ төмсөн дээр одоо ер нь ямар сэлгээ мөрдөж байна? Эшин дээрэлтийн юугаа ер нь яаж баримталж явж байна? Бас одоо сонсогчдод бас сонирн байж магадгүй тийм ээ. Одоо мэдээж төмс тариалахыг сонирхож байгаа хүмүүс байна. Анхлан тарих гэж байгаа хүмүүс байна. За эхлээ ямар ч үс ерөөхдөө ямар эшин дээрэлтийн систем баримталж явж байгаа. За анхлан тарихчдад гэж зөвлөх юм бол тухайн одоо сонгосон худалдаж авч байгаа юм уу тий түрээсэлж байгаа юм уу эрхшээлжүүлж байгаа юм ямар нэгэн байдлаар өөр ингэ болгож байгаа түрээслэх тий талбайнуудынхаа өмнөгчийг сайн судлах хэрэгтэй. Окей. За өмнөгчийг судлах хэрэгтэй. Тэр нь 1 жил биш 3 жилийн хугацаатай тий. За өмнө нь ямар төрлийн таримт гэж одоо давтан тарилтанд орох гээд байна уу гэдэг чинь нэг тий одоо тий давтан тарилтанд орох гээд байна уу давтан тарилтанд таны сонгосон төмсний таримл сонгогдсон байжвэл 1 жилийн өмнө юм уу 2 жилийн өмнө үү за төмс байлаа гэж бодчих. Тэгвэл тэр төмснийхээ гарал үүсэлтэнд ороод хэрвээ давтаа төмс тарьчвал бас ургац нөлөөлнө шүү дээ тийм ээ. Тэгээд дээрээс нь хөрсөндөөч бас асуудал. Тийм мэдээж ургацын хэмжээ буурна. Хөрсний чинь нөгөө яг нэг төрлийнхөө хүчийг дайчилсан байж итэл тухайн хөрсөн төр магадгүй яг норомт хэрэгцээд одоо нөөц бордоог нь өгч чадаач уу гүйч үү тэр жил тэр хүнтэй хөрснийхөө шинжилгээг тухайн хүн тариаланч маань хийлгээгүй байвал байж байгаа хил шууд тарилтанд орохоор болцсон байвал ядаж өмнөгчөө судалж байгаа хэрэгтэй. За давтан тарилт яалч юу ингэ хийхээр болох юм бол үрээ судлах хэрэгтэй. За үр ирүүл байх хэрэгтэй байхгүй. Ингээл нөгөө үр гэж яриад байгаа. Энэ бол суурнаас л эхэлж чинь тийм ээ. Хөрсний асуудлаа эхлээ судлах хэрэгтэй байна. Үрээ судлах хэрэгтэй байна. Өмнөдтэй түүхээ судлана, үрээ судлана. Үр одоо таних байлаа. Тэгээд араас нь технологи таны үр одоо юу гэдгийг сорч цэрлэлээр одоо Төв аймгаараа ч юм улсын лаборатори орсон юм уу тий фитотор үлдэгдэл байна уу ямар нэгэн өвчин тий байна уу хэрвээ тийм байвал фитотор үлдэгдэл хөрсөнд багтаа 3 жил гэж ярьд юм билээ тий тэгэхээр чин 3 жилийн дотор ингээд төмс тариад за одоо би энэ талбай төрөхгүй гэдэг төмсний хамгийн сайн өмнөгч одоо жишээлбэл одоо яг зүгээр анхлан дарилж байгаа усууд хамгийн сайн өмнөгч ер нь бол одоо буурцагт салбарын хүмүүс л мэдж байгаа. Буурцгаа тийм буурцагт одоо энэ дотор ванду байж болно, овёс байж болно. За тийм хошон байж болно. Одоо хамгийн нөгөө нэг би голчлон хүмүүсийн маань тарьж байгаа санхүүгийн чадах хүрч байгаа таримлал нь л одоо овёс байхгүй юу тий. Сүүлийн үед харин бас тариаламжтай маань мэдлэг сайжирж чинь технологич мундаг болж чинь техникч ихээр орж ирж чинь ванду одоо нөгөө холимогт ногоонд хичээл бас тарьдаг болсноороо бас нэг тухайн хөрсний чи хамгийн гол юм азатын агуулмж өндөр байх хэрэгтэй тий. За тэгээд овёс тарьсан талбайд та түнсээ тарихаар бол азтай байна. Үндсэн бордоогоо хийж чадахгүй бол шууд тарилттай бордоо өгч чадахгүй л ядаж зуныхаа тий нэмэлт бордоогоо нэг сайн хийж усалж явах гэдэг юм. Ингээд дараагийн нэг агро технологийн ийм юм явах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр манай тариаламжид тэр тусмаа төмс сүнсний наваад тарьж байгаа хүмүүс юу ялангуяа төмсийг бол үр таваар гэдгийг ойлгохгүй байхгүй юу? Нийлүүлээд тарилаа жижиг ургасан хүнс бишээ үр болчлоо. Том ургасан нь таваар болчлоо. Томын шудаалаа бас тараа очиж өгч гэдэг юм уу тий. Оон жижигүүд ингээд бүр хорголын малдаа өгч авахрын төмс сарнаа гэл тий. Уулын тэр чинь нөгөө нэг үржүүлгийн талбай гэж юмд үржүүлж байгаа аж ахуй үржигж байгаа сортонд өстой нэг иймхэн айл хипхоп шиг үрэл байсан ч тэр чинь бүтээгдэхүүн дараа жилийн чинь одоо бас гол ид واخгүй юу. Тэгээ одоо бид нар чи яг нөгөө ид үржүүлээл нөгөө олон сорт цорилтын тий ингээд туршилттай явж байхад л нөгөө одоо оюутан зэрэг ингээл хөрхи хүн хүчээ шийдэн наа жижиг үрэлжин ч гэсэн хүмүүс болдгийн үрийн хүмүүс гэл одоо би ч юм бүр ингээд цагт хөл захиулах дээр яг нэг 2 жилд манайх тавтан хүн аваад
Одоо наваа гэж бүр үрлэн төмсгөө нэрлэлсэн байл Үрлэн шүү төмсөө. дээ. Өөрөө мангар урт үнтэй ингээ айгу урт нарийнх Одоо хүн. тэгээд дараа өрлөн төмсөл байна уу гэдэг. Сүүлдээ нөгөө үрлэн төмсг наваг харахаараа нэг ширхэг өрөлж гисэн төмөс болтгий наа чи 20 30 гэл ингээл бүр өөдөөс наваа ингээд хоолоогоо шахаад дуурайж орлоод гих мэтлээ энийг ингээ хүмүүс технологитой барих хэрэгтэй байхгүй тий. За тэгэл за трагер технологи услахаа маслахаа бол одоо захын хүн баг ойлгочихж байна. Одоо нөгөө мөрдөгчтэй тийм юмнууд нь тий. Тэгээ мэдээж хэрэг сайн услах хэрэгтэй, ургуулах хэрэгтэй. Өвчнөөс хамгаалах бодис буюу бүтээгдэхүүнийг заавал одоо сүлүүд хэрэглэх. Тийм. Дүүнчлээ хэтрүүлэхгүй байх ёстой. Тийм, хэтрүүлэхгүй. Манай бол одоо зохистой хэмжээнд хэрэглэх ёстой. Тэгээ зайлшгүй хэрэглэх ёстой тийм ээ. Тэгээ бас шууд нөгөө яг нөгөө идэх үед нь биш одоо яг урамлуулалтын хугацаанд нь хэрэглээд тэгээд тэр чинь хураалтын бүр наан ингээд зогсоож байгаа шүү дээ. Одоо мэрэгжлийн хүмүүс бол тэгж байгаа шүү дээ. Ямууд ямар нэгэн одоо хороо хөрөл одоо хүнд одоо учрахгүй л гэсэн. Тэгээ би төмсний тэрхэлдэр бас маш гоё одоо сургаалж гэх юм уу тий одоо нэг гоё зөвлөмж өгч. Төмс нэг талаараа маш азтай тэрмэлэхгүй юу? Төмсийг тарьж байгаа. Нөгөө талаараа бас их эрсдэлтэй тэрэлж. Аста тал нь юу вэ гэхээр төмс нөхөж ургаж чаддаг тэрмэл. Одоо сэргэж чаддаг тий одоо буудаг батхад буудаг хөглийн шат өнгөрчих юм бол та мэрэгчлэн явахгүй шүү дээ. Тэгэл тэр маань одоо цаашаа ингээл ямар одоо хэрүүн цохиулвал яах вэ? Ганд уртвал яах вэ? Төмс маань азар маш бага үе шатанд алдаа ингээд хоцорсон явдаа байгальцаа хүрэн тий ингээд хоцорсон явж идэл үнэхээр таатай нөгөө 5 хүчин зүйлэн ч гэдэг юм уу хамгийн хэрэгтэй ихний 3 хүчин зүйл гэдэг юм уу бүртгэд төмс нөхөж ургаж чаддаг тэр юм байхгүй маш урдаа сэргэж чаддаг азгүй нэг амир нь болохоор хэрвээ төмсний ургацыг юм уу үрээ алдах юм бол ямар нэгэн байдлаар одоо төмсөнд өвчлөл алдах юм бол тэр хэмжээгээр маш их үржин тий та ерөөсөө нэвт хөгжлийн бэрхшээлтэй тэрмэл тариад түүнийг бүр олон болгоод өстой зардал дээрээ зардал шатлалтан дээрээ шат дээрээс нь чанаргүй бүтээгдэхүүн төрүүлж чадсан. Тэгээ ер нь бас нөгөө талаараа покертэй адилхан. Зөрөгтэй байж чадах юм бол зөрөгтэй тэрмэл ах. Тэр нь юу вэ гэхээр би технологи бүрэн мөрдөжлөө. Би шууд шинжилгээнд өгчлөө тий. За миний тэрмэл процессэд байхгүй. Миний ургацсанд. Тэгэхээр би танд хүнсэнд өгөх боломжтой буюу айцг болчих. Ийшээ одоо нэг аж ахуйд би үрээ шинжлүүлээ өгчих юм бол одоо сая таны хэлж байгаагаар нөгөө бас зөрөгтэй тэрвэл бас өгөөж өгдөг тэрмэл гэж ирж шүү дээ. Тэрэн дээр нэг юм санагдчихлаа л та. Бид нөгөө нэг схем гаргаад бас нэг жил төмс тариад. Тэгээд мэдгүй нэг гаагаас бараг 40 гаруй тонн орчим бараг авсан баха. Тооцоод үзгээд тэгээд нөгөө манай нөгөө хүүхдүүд хурааж исэн хүүхдүүд эн чинь төмс яас уураж нэг га газрыг бүр 30-уулаа 40-уулаа ороод бурааж бартдаг.Ээс бол уулны газар дээр чинь бас нэг ажлын норм байгаа шүү дээ мэдж шүү дээ. Техник гаргаад одоо хөрсөн дээр нийл гаргал араас нь хүүхдүүд түүхээр яадаг үлээ. Тэгэхэд нэг үрийн төмс гараагүй тэр. Юунаас бүгд таваар. Тэгээ нэг алхаад нэг том шуудтай төмснүүд ингээ босоогоос авчид. Бас нэг ургац цөхөөр маш гоё ургац. Тийм яг алхамтаас нэг бүтэн буюу нэг тал. Гэж 1.5 шуутай. Яг ингээл нөгөө одоо эрэгтэй хүний хүүхдүүдийн нөгөө тэгээ хураал гарахгүй бүтэн өдөр ингээ болсон шүү дээ тэр нэг га тийм. Тэг үнэхээр сайн ургацсан гэх юм бол бас л өвжөө сайхан өгдөг тийм урам л тийм. Тэгэхээр энэ нургацыг та яаж авах юм бэ гэхээр би одоо төмс тарилаа тий тэдэн алхмаас тэдэн килограмм тэдэн шуудаа тооныг хураагаад тэдэд зараал тэдэн ашиг гин гэж бодхоосоо өмнө үүх түүхэл судлах хэрэгтэй байхгүй. Түрүүний хэлдгээр талбай өмнөгчөө судалж явах, үрээ судалж явах. Тэгээ түрүүний үрээ чи хэлснээр баталгаатай үр зардаг газраас нь баталгаатай сорт авч байгаа. Тэр төмсний үрэл бол жижиг ургацсан болгон ч үр бишээ. Тэр чинь настай. Тийм шүү дээ. Бүр хөгшин үнийг одоо 80 настай үнийг 20 настай үнтэй зэрэгцүүлээд гүгээд иргээд урд нь хоёлаа гүгээд би таныг суулгаа явъя гэхээр 80 настай хүн ирэхгүй тэнд ирэхгүй шүү дээ. Яг энтэй ч адилхан хөгшин үр тарьждаг, ургуулаал идэг, зүтгүүлээл идэг, дэмжээл идэг. Тэгээ эцэд нь хөрх юм миний мөнөө төмс чи нэр муутай өгсөн чинь ургадгүй юм биш. Ундрах маань газар тариалангийн салбар тэрдс мө тий. Энэ бол бас тийм амар салбар биш. Мэдээж нөгөө энийгээ дагаад энэ олон технологиг хэрэгжүүлэхийн тулд одоо наартаа, салхитай, бороотой, цастай үед хөдөө тийм ээ. Тодорхой хэмжээр үйлдвэрлэлээр эхлэхийн тулд ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр энийг бол бас багын эмэгтэй хүн хийхгүй. Манай газар тариалан салбартаас айгүй хичээл зүтгэлтэй ингээ явдаг тийм бүсгүйчүүд их олон байдаг. Тэрний одоо төлөөлөл тийм ээ. Эмэгтэйчүүдийн манд төлөөлөл ингээ оролцож байгаа учраас энэ одоо тэр хүнд нөхцлүүдэд юу н ажиллахад ямар байдаг вэ? Ер нь одоо ингээ бодогд санагддаг ч юм уу? Эсвэл одоо нөгөө шантардаг ч юм уу ер нь байдгүй. Тэр талаар бас асуух гэсэн нэг сонирхолтой санагдаад. Хүйсний хувьд бол маш хүндрэлтэй юм бол
маш ихтэй. За нөгөө талаараа буцаад бас бахархал одоо ингээд хувь хүн талаасаа тий мэрэгжил сонгосон мэрэгжилтэй бас чадъя одоо ингээд бас тууштай тий ингээд сурсан ажилласан нийлээд нэг 20 жилээ бас өөрхөн түүх бүтээх гээд ингээд явж байгаадаа бол бахархах юм ихтэй, баярлах юм ихтэй, огших, омогших юм ихтэй. Буцаад өөрөө хэлээр тий уйлах, шантрах, зааста бойлчи өстө дахичил би шороонд хутгалдахгүй гэж ингээл өстө талбайгаас гараал тавьснаа хөрхитөө. Энэ муу талбай минь яалтай байлээ гэж буцаад тэргээд хаалгыг онгоолгоод орж ирэх юм уу. Хамгийн хэцүү хүн юм яг ингээд талбай дээр эд технологи одоо тий яг тарилт одоо үргэлгээ ч юм уу. Яг зуны одоо нөгөө нормын бордолт юм уу. Яг нормал хамгааллын бодисч гэдэг юм уу. Эсвэл яг намар хураалтын үед хураалт чинь талбайгаас аваад нэг юм давж хийгээд хадгалтын чинь нөгөө процесс технологи зэрэг явдаг байхгүй тий ямар нормоор хадгалах энэ нөгөө агуулгах зорчин 100 бэлтгэгдсэн окей бол тий өрөлтөө зөв хийх муу юм оруулахгүй байх давхар тэнтээр явна хураалт явна гэл байнгын хөдөлмөр шаарддаг юм тийм. Дээрээс нь ажлын ард 2-3 төрөлт юм зэрэг ширээнээр сууж байгаа тэр чинь бие хүчний ажил их орж байгаа, зохион байгуулалт орж байгаа тийм ээ. Зохион байгуулалт орно, нойр одоо хоолыг бол нэг сар бол сайхан мартна, тэр гоё сайхан байх бол бүр дуус тий байхгүй. За нөгөө амттай шимттэй гоё юм олдгол юм бол ивэдэ юм аа нэг тогооч игч мэд мэ, жолооч ах минь мэ, миний дүү гөрөөшгүүд үс чи нөө ганц баа ууттай борцог ч юм уу тий аль миний хүмүүсийн нэг гэдэг юм уу шүн явж байгаа хүмүүст ядарч ийн нэг ганц копи уух хаа нэгдээ бас нэг ганц пи уух 100 татгууч гэдэг юм уу баяр ёслоор яаж хурдан хүмүүс амрааж баярлуулах вэ. За ингээд за яг нэг тод жишээ бол ерөөсөө яг хүүхд чи хэрэгтэй юм уу ажил чи хэрэгтэй юм уу гэдэг сонголт хатуу хэлгээд бас тулгамд чинь тий агрономч одоо тариаланч тий энэ эмэгтэй хүмүүст бол хүүхдийнхээ одоо юунд анхаарах уу эсвэл одоо нөгөө таримлаа бас орхиж явж болохгүй тий энэ хоёрын дунд ч бас чанга шүү дээ тий. Чанга тий тэгээ одоо ерөн сүүлийн нэг 2-3 жил бол бас манай салбар ойлгогддог, үнэлэгддэг болж эхэлж байна. Одоо бид нар бол ингээл хувийн талаас маш их тэмцэж байгаа ш тий. Одоо ийм сайхан юм байна гэл одоо фэйсбүүкс нэг поинттай юм байна л да зөв мэдээллийг зөв ашиглаж чаддаг. Зөв ашиглаж одоо нөгөө өчигдөрхөн зооны манлаад нөгөө сарантуу яваа гавья тэлжсэн ш. Бид нар сошиал ертөнцид ороод түүнийг ашиглаж байгаа бол та тэр дүрмээр явах хэвээр тий зөв шудраг түмэнд хэрэгтэй юмар явах хэвээр шүүлтүрээ өөрөө хийж зөв юмыг одоо түгээх одоо ширлэгтэй гэдэг шиг ингэж өстой тэмцээд болоогоо одоо яг тэ намаа нэг 5,000 дагдаг байлагт нэг 2,000 хөрхөө сонсдог ч юм уу үздэг ч юм уу тэр нь нэг 2,500 болчихоос одоо нэг юм байгаад байдаг шүү дээ манайхны жишээ аваад ярихад үндсэндээ нөгөө яг ингээ хүнд хэрэгтэй мэдээлэлтэй хор хүмүүс нэг уншдаг. Зүгээр нэг юм хэрүүл хов яхаар өрөөсө тэрэн дээр одоо хүний нууц илэрсэн юм уу нэг тийм дээр айгүй хаас скул одоо тийм суглаа тэдэн дөрөг савч медикейшн гэсэн ч юм уу нэг юм тэгээ хүн айгүй сэтгэлээ гаргаа постолж юм ерөөсө баргийн ер нь юу байхгүй нэг тийм бас хандлага байна тий. Яг тийм хүнд хэрэгтэй одоо эрүүл мэндийн нөгөө саран туяа гавьяатай хэлдэг шиг тий хүнд хэрэгтэй юм нийт түгээд өгчөөч тэр олон түмний те хэрэглүүр гэж байгаа тэр чинь фэйсбүүк нь ч вэ нүү твиттер нь ч вэ нүү юу ч байсан те тухайн ертөнцийн юмыг та зөв хэрэгжилжээ чи тэгжээж эн чинь ингээ гомдлохгүй те би бинээ харлуулахгүй юм болж эсвэл өөрөө тэр буруу хэрэглээ буруу юмд орчих юм бол хиндэ гомдож гонших нөх вэ гэдэг яг өчтөрхөн би нэг подкаст сонсчихсан аахгүй нэг учрлыг хөдөлдөг эдэн бил уудам гэдэг нэг подкаст явуулсан. За яг энийг би яг юугаар ингэж хэлж байгаа гэхээр одоо нөгөө хотын сургуульд манай хүүхдүүд сурдаг л та. Одоо 1-р ангиас оюун сургууль дээр. Тэгж байгаа тийм. Тэнгүүд одоо Улаанбаатар хотод хүүхд сурдаг, тэнд аж ахуй байгаа. Тий, ажил тэнд байгаад байдаг. Гэр хүүхэд амьдрал маань 100 км, 130, 260 таа тий. Болчдаг. Тэнгүүд яг энийг ингээд би маш их шантралыг юунаас авч ирсэн бэ гэхээр энэ анхныхаа хүүхдийг 1, 2, 3 дугаар ангид татна. Одоо шинэ үе хатуус чанга сургууль штэ маам захиралтайсэн тий. Хүшээ өөрөө ер нь эмхтэй юм уу эрэгтэй юм уу эсвэл одоо ийм айхтар хариуцлагагүй ээж юм уу тий эсвэл ийм айхтар шуналтай хүн үү хүүхд тоодгүй тий нэг гэрийн багш ч юм уу ах トゥ эмээ үү одоо хэн бидгийн хатам аав ээж ч юм уу тий ингээд яваад идэг. Энэ хүүхд ч одоо ээж мэжигээ санаад ах юм аа. Энэ ангид бас ээж мэж хэрэгтэй байх юм аа гэл. Тэгээ нэг ойлгох тий хурал зөвлөгөөнд нь суух. 9 сарын 1-ний өглөө зураг хийх. Тодорхой хэмжээний одоо газар тариалан үдэ аж ахуй эрхлэн гэдэг чинь золиос бас шаардлагатай. За ер нь тэгээд эмэгтэй хүн аль салбарт явсан надаа нэг тийм гэж амьдралаа өөхөө
Ажиллаагүй гэдэг Карьер юм авах уу? Одоо сүүлийн үеэр бол нэг эмэгтэй хүний карьер тий эхнэрийн карьер ч юм уу хувь хүний карьер одоо ямар өнцгөөс нь харах нь тэр юм ингээд аль нэгэн заавал ингээд орхигддог. Хэдий давхар авах гэж явж хичээжсэн ч нэгдэл нэг орхигдоод заавал орхигддог. Нөгөө талаа ингэж авч явдаг. Тэгээ одоо энийг ингээд сурчлаад, таниулаад, тайлбарлаад, учирлаад ингээд бүр ингээд тэмцсний эцсээр одоо сүүлийн 2-3 жил бол ингээд манай том хүүхд маань одоо ер нь ахлах ангид явж байгаа л да. Ангийнх нь хүүхдүүд сургууль нь бүр ингээд ойлгодог болсон. Баг хүүхдийн маань сургууль багш нар мэддэг болсон. Эдний ээж ингээд тий ингээд энэ маань ингээд ард түмнийхээ тий хүсийг тарих явж гин, хураах явж гин ингээд сая ингээд болж штэ бас ойлгоо. тий 5 дахь өдрийг ингээд сургууль ороход айгүй өөрхөн. Яна хавар болсон чи бүр айчлаа. Одоо та чи эзэн явах л тэгээ хөөх нэг ангийн багш. Ангийн багш nøднэ хавар ихэд одоо би ингээд ажил дээрээ тий хүүхд ингээд хэдийн хувийн сургуульчид 3:40 4 цаг хүртэл агуулад ингээд даалгаврыг хийлгээд ингээд байж байгаа ч гэсэн бүр ээж нь болцсон. Тэгээ над руу ингээд зураг алцчих та ингээд санаа зовлтгоо шүү. Даалгаврыг ингээд хийлгэж гинаач гэдэг. Мэг 4 цагаас авдаг хүн цагт таарж ирдэг ч гэдэг юм уу те. Тэгэл яагаад өдийг хүртэл ингээд үр хөвгтөөсөө ч баг илүү тавиад те. Яагаад ингээд энэ газар тариална тэр дундаа агрономж мэрэгжил. Тэгээ муухайгаар явах бид нар ч одоо ногооч юм шиг те. Тариална юм шиг. Тэгэл одоо нэг юм ойлголттой байгаа. Одоо юун дээр одоо эн чин бид нар бол яг ялгаа авах мал аж ахуй эрхэлж байгаадаа ялгаа авахгүй нөгөө нэг жигүүр нөхгүй одоо газар тариалан хүнсний нөгөө тариалж байгаа хүмүүс чинь. Тэгэхээр одоо хүн амын хүнсний хэрэгцээг бэлдэж байгаа. Тэгээд дээрэс нь энгийн нөхцөлт биш маш одоо хүнд нөхцөлд ажилладаг тийм ээ. Энэ тал дээр бол бас нэлээд бодлогын дэмжлэг энэ төр байвал зүгээр юм санагдаад байдаг. Эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн гэсэн шантармааргүй тэмчүүд зөндөө тохиолддог. Дээрэс нь энэ хөдөө аж ахуй газар тариалын салбар чинь хүнд төвчээрийг бий болгодог, суулгадаг одоо ийм болов гэж би бодод. Яагаад тэгэхээр хүн хавар одоо тариалтаас эсвэл намар хүртэл 5 сарын хугацаанд эн чинь үр дүнгээ харах гэсэн дээр төвчээр тий. Тэр нөгөө ургац авахын тулд ингээд төвчээрийг бий болгож одоо дамаа ялангуяа хүүхдүүд залуучуудад энэ газар тариалын хөдөө аж ахуйн салбарт ажиллах юм бол хүмүүжлийг одоо маш сайн олж авдаг тийм ээ тэгж харагдаад төвчээр нөхөрлөл төвчээр нөхөрлөл харилцаа бүх юмыг одоо суулгаж чаддаг юм бол бас тий ах гэж хараад байдаг шүү дээ тийм шүү дээ ер нь одоо дадлагын 1-2 дугаар курсын оюутнууд очиод дадлага дээр эхний нэг 14 хоногор дадлагаар явж байгаа. За 3 дугаар курс руу ороод 5 сар уртын дадлага хийдэг байхгүй. Тэгээд 5 сар уртын дадлага хийгээд за манай ундрагч гэсэн өөрөө дадлага хийжсэн өөр агрономчгүй юм чинь мэдчихэе. Тэгээд анх одоо хавар орж ирэхдээ нэг юм одоо докторгуу сэтгэл санаа доктор ч юм уу энд үссэн ч юм уу энийг ийм байгаад байдаг. Цөлийн шаарч жоох муудаад эсвэл ингээд яагаад. Тэнгүүд тэр 5 сар тэр газар тариалангийн одоо газар ажиллаад хөдөлмөрлөөд тэнд байгаад хамт олонтойгоо байгаад ингээд намар болохоор тэр хүн бүх үг үйлдэл нь доктортой, харилцаан доктортой айгүй тийм одоо хандлага нь өөрчлөгдөд нэг боловсрцсан хүн шиг болоод намар дадлагаас буугаа явдаг байхгүй. Энийг одоо бараг ойролцоогоор бараг 1000 гаруй оюутан дээр нь бол харсан одоо туршлага шүү миний хувьд. Тэгэхээр өөр нь бол хүүхдүүдийг тэр хөдөө аж ахуйг хүмүүжүүлэх бол бас их зүйл юм болов уу гэж хараад байдгийн. Ер нь хөдөө аж ахуй гэхээр хүмүүс чинь одоо ард иргэд бол одоо айгүй тийм нэг бүрэнхийгээр хардаг байхгүй тий. Тийм шүү дээ. Одоо нэг малчин гээл тэгэхээр нэг зовцсон тий. Нэг нараас хашаанд нэг 5 яма маллаа тий. Ганц өхөртэй ч гэдэг юм уу. Ногооч нь тариал ахуй соёл бас суралцж байгаа шүү дээ. Ногооч нь тариаланч гэхээр л одоо нэг эмхтэй хүн гэвэл нэг улаан хацартай тий. Эсвэл шороотой. Тий нэг шороотой гар орон ингээл нэг амар ус мөсөн сэгсээсэн тий нэг тийм их нэрээр ингээд амар байгаа тий. Тэгэнгүүт одоо Монголын хэрэгцээнд тий яг хүнсний хэрэгцээнд манай Монгол хүний бие гэдэг юмд юу тохироод байгаа юм бэ гэдэг энэ хүнсний бүтээгдэхүүн ковидыг би бас их буянтай юм аа гэж боддог. Нөгөө өсөж үзээгүй ард түмэн тий манай монголчин яг 90 тэр ажлын үеэр нэг жоохон ингээл картын бараа очролдог юм байсан ч гэсэн одоо ингээл Япон хятад Солонгос шиг нэг ширхэг будаагч хаяхгүй савтчихсэн. Бас тийм болтлоод өрөөж үзээгүй. Эн чи юуны буян байсан бэхээр нэгд яалч нүдэлж байгаа хөө. Малын буян те. Мах, цагаан эдээ. Тэгэл арьс үсээр нь ид хэрэглээд хувц цунаар одоо юу эсэг хийгээд ингээд. За эн чин тэгвэл одоо хөгжиж штэ. Одоо нөгөө уур амьсгалынхаа өөрчлөлтийг дагаад хүмүүсээ чинь би одоо бидний ингээл нөгөө жинзээ юу ямар үед гин те бидний ингээд хүүхд үеч чинь биднийг бодоход одоо хүүхд тахт та нар яс улам ингээл муудандаа гэл нэг эмээ өнөр хэлдэг байсан шүү дээ. Тэгэл тухайд ойлгодог байсан. Яг тэрэн шиг биний хүүхд хэрэглэж байгаа юмнаас шүү дээ. Ингээ өөр болоод одоо их мах идэт тахад
бид нар болдог байсан бол одоо хүүхдүүд маань чадахгүй. Тэгвэл тэдний хүүхдүүд бүр мах идэж чадах ч юм уу ч юм уу. Тэгэхээр энд юу хэрэгтэй болох юм? Нөгөө хүнсний ногооч хэрэгтэй болчих тий. Төмөс хүнсний ногоо. Ширхэг үрнээс ширээний хүнс. За тэр төмөс хүнсний ногоог дотооддоо бид нар тариад болж гин үү? Болж гин. Дийл хөрснийхч болж гин, далж хөрснийхч болж гин тий хамгаалагдсан. Жилийн 4 өдрөөс манайх тарьж чадж гин үү? Чадж гин. За яагаад энэ хэрэгжихгүй байгаа юм? Дэлгэрхгүй байгаа юм? Яагаад одоо ингээл ороход мөөг нь дандаа хиттэй. Нөгөө навчид ногоонууд нь дандаа хиттэй. Тэнгүүд энд мерсэр ингээл манай одоо мөөжиг мөг гэл одоо манай хөрхий тий мөөгнийг бас мундаг хөгжүүлж байгаа тариалж байна. Тэрний маань мөг хөрхийн зарагдал одоо бүх дэлгүүр авыг төгсөлтэй байдаг ч юм уу. Тэр маань одоо ингээд ганц хоёрхан кадаструудад дийлэхгүй байгаа юм уу тий. За энийг би нөгөө хүмүүжлээс гадна ингээд хүн ойлгоход өөр сэдв яриа явчихж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэнгүүт яг ингээд хүмүүс ийм сэтгэхгүйтэй эдрийг бид гятаас аваад идсэн ч яадгийн тий. Юунаас ч аваад идсэн яадгийн. Заавал Монголыг авах хэрэгтэй юм уу гэдэг ийм сэтгэхүйтэй хүмүүс бид нар дээр ирдэг. Оюутан байна уу? Хугацаа зэргийн албаагч байна уу? Энгийн ажилчин байна уу тий. 18-аас нэг 25 насны юу лээ 23 4 насны хооронд нөө цэрэг оюутнууд чинь тий 22 3 насны. За энэ хүмүүс эрэхтэй яг тэгж ирдэг байхгүй. Ёо өстө пүү па шараатай тий тэр супермаркетаас ингээл аваад идчих юмыг заавал та ингэж одоо үүлээ үзэж ин тариал биднийг өстө энэ чороод гутгаал ингэж зовоогоо амьдралын одоо хэв маягийг мөрдөж байгаа зүйлхгүй юм чи гарал үүсэн тодорхой юу хэрэгсэн нөгөө хэрэгэлсэн савнууд нь хөрхий тентэн сандал болгоход нь сандал болоод төмпөн болоод модны түлээнээс болгоход нь түлээнээс унтны ус ихээс бусдаар хүнсний бүтээгдэхүүнээс бусдаар ашиглагдаж байгаа хөөхгүй тий нөгөө түүсэн төмсөө импортын нөгөө хүнсний ногооч одоо хин хаана ямар нөхөр тарьж байгаа мэдэхгүй шүү дээ юу шахсан юу хийц яаж нь мэдэхгүй тэгээд бид нар ч их том орж ирнэ одоо хаст би юм чи мэддэггүй төмс ч иддэггүй лоо манж ч иддэггүй цагаан гурил иддэггүй зүв байхгүй юу цагаан гурил иддэггүй наа тэгэнгүүт түүнийг одоо орлуулах, түүнтэй хорших нөгөө гоё гурилжмуудаа овёос шүү юу гэдгийг одоо бид нар ерөнхийдөө хоол тариалагдж байна. Хоол солонгоруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тийм тэгжээж бас монгол хүн эрүүл аюулгүй шүү. Тэгвэл одоо бид нар ингээ гурлаа идэх яваад байх юм байна. Нөгөө хүүхдийн маань одоо чи тэр ачцээ нэр гурилжмуудаа идэх гинэ. Одоо юм өөрчлөлт бодоод ингээл янз янзын гоё юм гарч ирж штэ. Бид жоохон багч одоо байна уу өнөөдөр байхгүй. Бид идэж одоо жоохон багч одоо боорцог олддгоо. Хүүхдүүд ч одоо боорцгонд л дуртай байлаа шүү дээ. Тэгээд малах чи хамгийн нандин тий. Маск хэлсэн чихэр чи хамгийн сайхан. Боорцог идэхэ байцсан байна. Тий. Ерөөсөө гэртээ байхаар хатаад байна. Нүгэл арай өөр юм идээд ингээ яваад байгаа. Тэгэхээр ингээ цаг үе өөрчлөлт. Араараа хийсэн шин юм идэж чинь тий. Тэгэнгүүт яг түрүүний ингээл ярьснаар нөгөө ард иргэд чинь ирээд буцахтаа яг чиний хэлээр ядаж хатуужлтай. Нэг 40 кг хөвгүүд нь ядаж өргөдөг болчихж байна. Охтууд нь нэг жоохон ингээд нэг арьс гар хураашхыг даадаг болчихж байна. Хин нэг нь ингээд нэг юм аваад яхад жоохон гिचгэд миний зайсан. За энэ маань жоохон ядраад дууралцсан юм аа. Энэ яач вэ? Тэр яач вэ гэдэг хүн хүндэтгэх ёс зүйтэй болж гин. Үг дааж нөгөө өл хоёр даад сураа гэдэг чинь одоогоор за энэ одоо нэг баг гүлэг гөрлөө юм яриад гэдэг боловч хамгийн эрэгтэй юм шүү дээ. Дөржигшээ нөгөө яриад идэг зүйлхгүй яг наач үнэ. Тэгэл жоохон юм хэлэнгүүт дадлага дээр очиод хүүхдүүдээс өсөж гин үү гэдэг ихлэд асуудаг. Хоороо өсөж гин гэл тий. Уурч үрж гин үү асуудаг. Ягаад гэхээр тэр нөгөө талбууд дээр ажиллахаар чи хүнд ажиллуу тийм. Тэгэхээр нөгөө хүний яг нөгөө жинхэнэ төвчээргүй тэр юмнууд чинь ингээ ил гардыг юм байна л да. Тэгээд хилж яах вэ тэгэл тэгж явж байгаас сүүлдээ төвчдөг болоод тэнгуү ч одоо нэг ажил дээр төвчөө дээр ажлын үр дүнг үзсэн ч өөр ажлууд дээр нэг тэгж одоо түүртдгүүч гэх юм уу те даваад гарах одоо сэтгэлийн нэг жоохон гэсэн зоригтой за яг энийг игчүүд би балдгийн да. Тэгэл яг ингээл нэг оюутан цэрэг ингийн хүмүүс ч ирээд хураалтын хин дэрэн те. За бүр жилийн гэрээтэй байгуулгууд тарилтаар нэг ирнэ 100 нэг ирнэ чи байнга байхгүй ш буцсан ирнэ. Намар нэг ирнэ. Нэг хүүхд 2-3 удаа ирнэ. Зарим нь анх удаага ирнэ. Тэг яг нэг ядчил хураалтын нэг 2 сар нэг 45 нэг тарилтын нэг сар ингээд ноцолцсон хүүхдүүд явахтаа тэгдэг байхгүй. Пэ нэрэн ста манай энэ төмс хүнсний нөгөө гурил будаа ямар их хүнд хөдөлмөрөөр бүрддэм бэ. Нэгт хоёрд нэрээ ихчээ ингээд анх бид нар ингээл те зүгээр альц супермаркетаас авч альц цаас авч гэдэг байсан чинь яг ингээд танаа дээр ирээд идсэн төмсчүүд юм уу 7 мань юу гэдэг те шал өөр амттай юм байна. Бүр үнэхээр амттай байна. Хурдан болж ий. Тэгээ айгүй нэг хүүхд айгүй айхтар салуучч
ингээд за худалдааны төвөөдөөс авсан хүмүүс зарим газраас авсан нь шар цагаан ингээд хичээд хүмүүс ингээ өөр өнгөтэй танаад ингээд дандаа одоо шар байгаа юм. Энэ ямар учиртай ингээд тэгэл нөгөө үгүй эний ч одоо ингээд бид нар ийм түүхтэй юм байна. Ингээд нөгөө орчлоо ярантай яг наач мэдээ өрнийхээ хувьд солилцсон ч байж болно. Магадгүй нөгөө нэг худалдаан дээр те 2-3 сар солилцсон байж магадгүй. Одоо өмнөх дугаарууд дээр бас ярьжсэн байна. Манай Солонгос профессорууд та нэг хоолнд ороод бид нар байж байхгүй. Тэгээд тэр үе чинь нөгөө Солонгост байсан. Тэгээд Солонгос хоолн дотор нөгөө төмстэй тийм хоол идээ суудсан чи гинтхэн доктор Баяр гэдэг надруу тэгтээ. Би гайхадгүй яасан бол ингээ харсан чинь Монгол төмс бид нар Монголд очиж исэн. Монголын төмс бол хамгийн бэстэй. Хамгийн гоё амттай. Би дахиж одоо Монголд очиод Монголын төмсийг идмээр байна гэж надад хэлж исэн байхгүй юу? Тэгэхээр одоо үндсэндээ юм дуртай тийм. Үнэхээр одоо манай Монгол төмс магадгүй одоо жаргалтын төмсийг идсэн ч юм уу тийм. Мэдгүй шүү дээ. Тэмдэг байсан. Тэгээд манай жаргалт чинь нийт улсынхаа хэмжээний нэг багтаал дунд чинь нэг 50-60 хангалттай хангадаг ийм бүс болцсон тийм. Энэ дээр үндэслээд ярихад одоо яг үнийг хэлэхэд одоо төмсийг бол дотооддоо хангачиж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо илүү тариалт хийгээд тэрнийг одоо экспортлох чиг хандлага руу одоо хөгжмөр байна. Яг үнийг хэлэхэд үйлдвэрчлэл одоо хамгийн нөгөө экспортод гарах боломжтой одоо таримлуудын нэг бол одоо төмс гэж харагдаад байгаа. Мэдээж одоо тэнд хүн амтыг мэдчихэд байдаг. Гэхдээ бид нар стандартад нийцүүлээд одоо гадагшаа гарах их усүрийг нь одоо энэ пост хаус менежмент гэдэг одоо бидний яриад байдаг одоо ойлголтоор бол тэр бид нар ургац сураалтын дараах менежмент гэж юу нь бол ойлгож болно дэрийг тэгэхээр зөвхөн тарилтаас хураалт хүртэл анхаарал тавьдаг. Хураалтаас хойш одоо тэр борлуулалт экспорт импортын процесс дээр юус анхаарахгүй. Энэ чинь ерөөсөө нөгөө тал нь багхгүй юу? Энийг одоо хөгжүүлж иж Монголын одоо газар тариалгын бүтээгдэхүүнүүд гадагшаа гарч доллар татах боломж бол одоо байгаамаа. Тэгэхээр одоо манай улс бол пост хаус менежмент бол үндсэндээ бол хөгжүүлээгүй байгаа. Бусдын өмнөд Азийн орнууд бол бүгд хөгжүүлсэн байна. Тэгэхээр хамгийн экспортод гарах доллар татах боломжтой хүнсний ногоо бол төмсөө хий хэлж төсвөр хатуучилтай. Юу няцарчихгүй, юугүй. Яг хоо тэхийн тул тэхийн тул одоо нөгөө стандартад нийцүүлж одоо тариалтай ихтэй гап мапа мөрдөх барих гэдэг асуудлууд байгаа. Гэхдээ одоо энэлүү бид нар хөл нийлүүлж алахгүй газар тариалгын салбар юу нь бол нэг шат дахиаар үл харагдаад байгаа. Ингээд ахыг гэхээр одоо манай тариалан чи дараагийн шат руугаа боловсрох хэрэгтэй болчих واخхой. Мэргэжлийн байгууллагуудтай хамтрах хэрэгтэй болж байна. Борлуулалт гэдэг дотоодынхаа борлуулалтаас эхлээд бодлогын системтэй болох хэрэгтэй واخхой. Тэ? Суур үн өртөг гэж юу юм? Зардал нь одоо яг хаана хідэн гараад байгаа. Мэдээж тэр чинь хувьч хүн тэрдэг бай, хувь компанич тэрдэг бай зардлаа гаргацсан байгаа. Түүн дээрээ ашгаа шингээж хэрэглэгчтэй хүргчээд хижээд эдгээр чамлах хугаа авна шүү дээ. Өмнө жилийнхаа гаргасан зардлыг энэ жилийнхаа борлуулалтын орлогоос өмнөхөө төлөөд ч өөр баг шүү дээ. Тэгээд дундаас нь олсон ашгаараа би дараа жилийнхаа тарилтыг хийх байхгүй юу. Тэгэхээр нэг өвлийн нэг жилийн борлуулалт чинь нэг тариалт чи 3 жилийн амьдрал байдгаа гэж би хүмүүст хэлдэг байхгүй юу. Тэгэхээр яхаар 3 жил. Тийм байгаа шүү дээ. Энэ жил би сайн ургац аваад нэг сайн борлуулалт хийчих юм бол өмнөхөрөө дарчиж байна. Энэ өрөө дараад яг одоо энэ өвлийнхөө би хэрэгцээг ангасч байна. Юугаа ашгаасаа олчих юм бол ийшээ өргүү болчих чинь, ийшээ зардлаа олчих чинь. Энд өрөө дарсан хүн чинь энд дахиад техник шинжилэл хийдэг юм уу, те үрийн шинжилэл хийдэг юм уу, өшөө ямар нэгэн бүтээн байгуулалт хийхэд үгүй яаж л зээлээ ахиулаад авах. Үу даалга нэгдэж байна. Барьцаан тавиад одоо юу л хэсэг хийгдэ. Тэгэхээр ганцхан энэ өвлөл би сайн энийг доржоос эхлээд одоо баяраагаас эхлүүлээд дийшээ хараад цэцгийг эхлүүлээд энийг л би каст хэдэн цаасаа доогоор ингээ бушууган зарчих юм бол болоо. Яг өнөөдөр манай тариаланчид ялангуяа төмс үсгийн ногооных ийм сэтгэхүйтэй байгаа байхгүй. Энэ дээр би ингээд маш бүр ингээд эсрэг бодолтой, маш харамсдаг. Яасан биедээ хайргүй юм бэ? Яасан хөдөлмөртөө хайргүй юм бэ? Яасан хамт олноо боддгүй юм бэ? Тэ хүний маш их хүч хөдөлмөрөөр бүтээж. Одоо нэг гадаадаас нэг бараа импортлж авчираад бэлэн юм зараагүй маш одоо юм жижиг үрнээс одоо нөгөө ширхэг үрнээс ширээний хүнс гэх манай подкаст өөрөө байгаа. Яг л одоо энэ ширхэг үрнээс ширээний хүнс болох процесс төр маш олон хөдөлмөрч ард түмэн маш олон хөдөлмөрч хүмүүсийн оюун санаа бие сэтгэл явж бэж хөлс одоо шингэсэн ийм одоо зүйл واخгүй юу тийм ээ. Тэгэхээр бол энэ бол маш боловсралтай одоо шинжилэлт хийх тий ийм болцсон. Одоо бид нар бол ингээд нэг үе ядад манай
тариаланч бүлж айлч таримл дээр уул нь бол айгүй монд болчихж байгаа. Одоо яг манай төмөс хүнсний ногооны салбар дээр энэ борлуулалтын нэг үн гэд одоо буудаан дээр бол тогтдог тий. Зэргээс хамаарад, чанараас хамаарад, за хөөх урамшуул энэ төр ороод ирдэг. За хүнсний ногоон дээр нэг хэсэг урамшуул явсан. Одоо манжинтраас хасагдаад тий нэг томоо худалдаа авагч одоо нэг муухай гарахад нөгөө мөнгө зөнгөөгаад гэдэг юм уу тийм шуун сонсгдсон би шалтгааны сайн мэдгүй. Ямар ч байсан манай төмс бол урамшуул авч үзээгүй. Урамшуулд орох боломжчгүй. За тэгээд нөгөө янаас арлаа тоонд тунд гэж байгаа тэр урамшуул тэр төмс хамаардахгүй. Тийм төмс маань бол ороогүй байхгүй юу. Одоо шинээр энэ жил орчоогүй бол энэ дээр одоо толгуурлаад ингээ асуухад жишээлбэл одоо төр засгийн бодлогын давуу тал нь юу? За эсвэл одоо юу гэдэг одоо та өөрөө тэ тариалан шүний хувьд агроном шүний хувьд ер нь бол одоо ямар бодлого баримтлал одоо төхөмтэй байна. Энийг бас манай подкастт оролцож байгаа бас ташрамд ярих хэлэх зүйл байдгүй. За ер нь бол одоо яриул их л юм байна л да. Одоо сайхнаар бодогдох гол зүйлийг тийм. Зүгээр ойлгуул одоо яг салбарын толгомцсон асуудлыг хувь хүн өөрийнхөө илэрхийлэл хэмжээр илэрхийлж байгаа гэж харна. Буруу талаас нь харлуулж харах юм бол одоо өөрийнхөө хувийн ажил амьдралыг одоо бараг л муу зохицуулаад түүнийг одоо төрд ялрахлаач гэдэг юм уу төрд гомрлоо гэж ингэж харах хоёр талтай. Тэгтээ төмөс хүнсний ногоо чинь дөрөвнөөс хойш ингээл яриад байгаа мах сүүний чинь хажуугаар гурил будааны хажуугаар будаа олгох дандаа гаднаас орчирч байгаа тийм. Цагаан будаа одоолын туршилтаар гэж. Улаан будаа маань болохоор яаж байгаа вэ? Нэг хангагдаал, нэг авагдаал тийм. Нэг болоо нөгөө нэг гарч ирээд нэг алгуулаад гэдэг шиг. Бас нэг тодорхой хэмжээний бас бизнесийн нэг юм савлгаатай яваад байгаа тийм. Тэгэнгүүт энэ тул бүр нөгөө анхаарлын төвөөс хасагдсан. Нөгөө төмсөс ногоо одоо төмсөсийн ногоотой ногоогүй одоо тийм. Одоо хурал уусан чи юм байгаад байгаа. Мах нь байгаад гурил нь байхад манай монголоор төмөн нөгөө үрдээ жаргалтай гэдэг шиг тийм болчихсон. Төмсөсийн ногооных нь хаягдсан ч явж идэг ч юм уу тийм. Тэгэхэд өнөөдөр яг ингээ хэрэглэн дээр эрхэм удирдлагын одоо ингээд шийдвэр гаргах бүхэн хүмүүс энэ нэвтрүүлгийг хэрвээ сонсох юм бол ста нөгөө ширхэг гүр ширээний юмс гэдэг шиг нэг орой та гэр бүлэрээ ширээн дээр ингээ хаалт тэгээ тогтоод хараад үзээсэй гэж би хүмүүст хэлхийг хүсдэг. Хідэн одоо хэдэн хувийн таны ингээд ам бол 5 байлаа гэж бодъё. 5-5 хоолноо тий. Одоо хүн болгоор нөгөө одоо солонгос хоолны зарчмаар панчаантай тий дандаа хачиртай иддэг болсон тий залуучууд хүүхдүүд. Тэгэхэд өөрчлөгдөж байгаа шүү. Тий маш гоё болж байгаа. За та цөөвөө идэх юм уу будаатай бол хэлээхэд гурил чинь зардуултай. Тэрэн дээр заавал эслэг авах хэрэгтэй. Эслэг авах ногоо навчд одоо өгөрцөө, навчд ногоо тий. Одоо өөр юу гэдгийг. Ингээд маань хүртэл витамин тийм шүү дээ. Төмөсийн хүмүүс зардуул ихтэй таргалдаг гэж ярьдаг. Маш олон витамин байгаа шүү дээ. 20% хоороо бицтэй төмөс тий. Түүний 17% зардуул. 80% хэрэглэх хэрэгтэй байхгүй. 80% нь ус байхгүй юу? Тэгэхээр 80% усны агуулмжтай төмсийг идэхэр хүн тэгтлээ тархалах уу гэдэг чинь бас өөр. Үнэхээр санаа зовоод байгаа төмсийг чинь хонолч болон чанаад. Тэр нь нөгөө желатинсэн ийм болчдөг. Одоо нэгсэндээ тэр цаарч түрүүнээсээ нөгөө ширээн дээр. Тэгээ ширээн дээр та 5-5 хоолтойгоо ингээд байх юм бол та хүүхдүүдийнхээ өөрийнхөө ээж байгаа хоолны орц материалыг нэг удаа хараад үзье чи гэж би хүмүүст азар ингээд үг хэлэх газар олдвол би тэгж хэлдэг байхгүй. Хэдэн хувь нь мах байна? Тэ нийт 5-5 хоол чинь одоо нэг тэдэн килограмм хоол байлаа гэж бодоход таны тэр хоолны хэдэн хувь нь мах идэж чинь хэдэн хувь нь цагаан гурил байна хэдэн хувь нь чөөрхийд бас ургамлаас л бүтэж байгаа юм шиг байна гурил байна хэдэн хувь нь төмөс хүнсний ногоо хүлэмжний нарийн навчид дотоодын гадаадын тэ юу гэдгийг орц материал нийлсэн хэдэн улсын хэдэн бүтээгдэхүүн байна гэдгийг харчгаа. За тэрийгээ та хараад үнэлчих юм бол манай Монголоос энд хэдэн бүтцэн байна вэ? Хэрвээ бага байвал таны зүрх жоох өвдгмөр сэтгэл нь бас өвдөх хэрэгтэй байхгүй тий. Хүүхдүүд маань юу идэж байгаа юм бэ? Тийм шүү дээ. Бид нар ингээд ажилгээ яваад идэг. За гаднаас одоо ингээд энэ салаатанд 5 материал орсон байна. Хоолнд 2 ногоо, нийт 7 ногооны орц орсон бол 7 ногооноос 2 нь Монголд хэрэгдээд 5 нь урд төгшөөс маань орж ирж ивэл бас эмзэглүү штэ асуудал штэ чинь. Нөгөө хүнс чинь нөгөө хүнсний аюулгүй байдал улс их орны тогтвортой эрүүл иргэнтэй байж улс чинь бүх юмтай холбогддог. Хүнсний ногоо сайн тариалмаар биш штэ тий. Тийм тэгэхэд 5 нь манай дотоодын бүтээгдэхүүн 2 нь гадных байвал өнөөгийн 10 жилдээ бид нар бас чадсан байх шүү. Ирэх 10 жилд 7 улангийн ч юм уу тий 8 улангийн дотоодын терминал болгоё гэдэг энэ зорилтыг тавьж өгөөч. За энэ зорилтыг тавиад өгчөд бид нар ингээд хөрхийн нөгөө асаалттай танк гэдэг шиг тийм ингээд чадсан ятан байгаад байна. Бид нар ингээд байгаад байгаа байхгүй. За бид нар ингээд хөдөлмөрлөхөд биднэрт одоо яг өнөөдрийн хамгийн тулгамж байгаа асуудал юу вэ? Үнэхээр санхүүгийн асуудал. Хүн хүчнээсээ төрүүлээ санхүүгийн асуудал. Санхүү яасан бэ гэхээр барьцаа өндөртэй, хугацаа багтай,
хүү өндөртөө. За тэгээд газар тариалан мал аж ахуйч эрсдэлтэй залбар тийм ээ. Тэ малчин очихоор өгчүүл яхаа малчин. Нэг зодонд өгчүүл би чи яаж зээлээд төлгий. Тариаланч би очихоор ургацаа алдаад юу яваа. Тийм та ган гачигт цас зодонд ургацаа алдчихвал та юу төлөх вэ? Таны газар төрийн өмч одоо бид нар чи эзэмших хэрэгтэй тий. Төрийн өмчлөхөд таны газар үнэлэгдэхгүй. За наа хэд одоо 150 саяын трактор байлаа гэхэд юун дээр одоо 50 саяч болдго юм уу? Банк дээр ч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө хөдлөх хөшөөрөг юмд байхгүй болчдөг. За зээл тусламж одоо ингээл тэд баг хувьтай буцалтгүй хүүгийн хөнгөлттэй зээл нэтрэгээл бүгд ингээл ороод ирсэн боловч энэ маань ерөөсөө нэг тодорхой тоочны одоо баг ингээд тариалан Монголын газар тариалан гэсэн тодтолтой гараад байгаа боловч баг муухайгаар ярихад тижээлийн таримлынханд ч гэдэг юм уу зөвхөн Улаанбуудааныханд олгоно гэдэг нэг мөсөн баг хилчээч гэж хэлдэг байхгүй тий. Тэгээд чуулган болноо. Том зөвлөгөөн болноо. Тариаланчдын улсын зөвлөгөөн гिचээд нөгөө үр тариа маань яг үр тариа байх хэрэгтэй энэ гурван хүмүүс тий хамгийн том бүтээгдэхүүн тэгтээ нөгөө үдийг хайж болохгүй байхгүй тийм үү? Саяны хэллээ шүү дээ. Таны ширээн дээр чинь бүрэлнаас ч илүү боо цугнаас ч илүү нөгөө ногоо ч маш их хэрэглээтэй болоод байна. Тэр дундаа ингээ гадны орноос гараад байна. Нөгөө биднэрт орж ирэх мөнгө чинь хил даваад урсаа явах байхгүй тий. Тэгээ одоо тэр нөгөө нэг хил дээр одоо ноён шинэн ч байдаг юм уу, зун ч байдаг юм уу, тракторгүй трактортой болоод тий услцгаагүй услгаатай болоод бид нар бүр ингээд нөгөө зээлнийхөө хооронд бүр санхүүгийн чадахгүй бол энэ байдал чинь ингээ эсрэгээрээ эргэчихэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр дэлхийд дахинд хүнсний ногоо таримал байгаа шүү дээ. Ургуулж байгаа тий. Хүн мэдж байгаа. Энэ агрономич мэргэжлийг яагаад бас одоо сонгоод яагаад хаяж чадахгүй өөр хөлт маань хэцүү байсан санхүүгийн хэрэгшээлд ороод тий одоо ингээд олохтой болоод алдахтай алдаад ингээд зовоод яваад байгаа боловч яагаад ингээд салж чадахгүй яваад байгаа гэхээр би ганцхан юмд итгэдэг байхгүй. Хүний ам руу хоол орж байгаа цагт бидний салбар бидний мэргэжил юутай байна. Эрэлттэй байна. Одоо энэ сүүлийн үед нөгөө дотоодын тариаланчдын бүтээгдэхүүнийг биш нөгөө хөршөө дэмтсэн хүнсний бодлого яваад байгаа юм шиг гिचгээр одоо нөгөө хилмигдэлд орчих үү тий. Гэхдээ хилмигдэх юу яг энэ ч одоо шудраг болчихлоо шүү дээ энэ чинь тий. Тэгээд энийгээл засаад өгчөөч гэхээр биднэрт үгүй ядаж 5 жилээс дээш хугацаатай доод нь 5 жил дээд нь 10 жил ийм хугацаатай байгаа ёстой хамгийн минь хамаагүй үнэлээд болдог тариалан намааг нэмж үнэлээ тий. Барьцаандаа авчих. Зээлийн өгчих. Тэрэнд нь буцаагаад үүрэг хариуцлага байх хэрэгтэй. Одоо би нөгөө сүүлүүд яриад байна. Хүүхдүүд хүний эрх гэж яриад бол та буцаагаад үүргээ яаж хүлээж байгаа юм бэ гэдэг сүүлүүд хаягдаад одоо сүүлүүд нөгөө дээрлэхэлгээд одоо ингээл нөгөө боломж олцсон чинь маш олон юм ярих гал та. Яг тэрэн шиг зээлийн олж өгöd нийгмийн эрх зүйн орчныг бодтойгоор бидний яг боломж нөхцөл тохирсноор олгочих юм бол тариаланч та мөнгө угаахгүй зөв юм их хэрэгтэй байхгүй юу. Үнэхээр трактор авдаг юм бол аваад үрээ шинжилдэг юм бол шинжилээ тий. Услгаагүй бол услгаатай болоод услгаанд багтчихсан юм бол нэмээд тий. Зорьгүй байсан бол зорьтой болоод эрсдэлтэй өвчин зүйлүүдэд багасгах боломжтой зүйлүүд байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө зайлшгүй байх дэд бүтцийн асуудлуудаа шийдэх гэдэг нь шүү дээ. Зүгээр нэг эргэлтийн өрөнгө шүү. Одоо яг эргэлтийн өрөнгө л өгж байгаа шүү. Эргэлтийн өрөнгө зээл гэдэг өгж байгаа. Хуцаа чинь хэмжээ нь бага хүүн өндөр. Тэрүүгээр ямар трактор авч болох трактор авчаар чинь бусдыгаа яах вэ? Тэстэ нэг уур тормойгоод юм уу нэг чихрээ 7 хүүхдээ яаж хувааж өгөх тракторчууд хувцс шиг биш бас үнэтэй тийм. Тийм шүү дээ одоо трактор нэг ийм хин жижиг гатах шааргал үнэтэй болчихлоо шүү. Бүгд хятадаас орж ирж. Манай үйлдвэрлэгч биш улс чинь бүх юмаа урд хойд хөршөөсөө гуугаа дээрэс нь гадны төмөн олон улсаас юм авч иж ядаж хүнснийхээ хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх энэ нөөц боломжоо ингээд бид нар эрүүл хүнс өдөр алдчих юм бол эдэн тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхгүй тэгээд баахан импортын албасын тодорхойгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа бидний үе удмын эрүүл мэндийн байдал яс хүснэ одоо мөгөөрсөөрөж явж байгаа юм уу тий ямар байдалтай их орны эзэд тэр одоо жил бид нар байж өгч. Тэгэхээр одоо энэ тариаланчтай сайн дэмжээч. Тэгээ энэ дэмжлэг ирэх юм бол одоо хүнс үйлдвэрлэлийн салбар чинь газар тариалангийн салбарын одоо хөгжил дээшлэнэ. Тэрүүгээрээ дээшлээд Монгол хүн эрүүл аюулгүй хүнс баталгаатай хүнс идэх боломжтой байна. Тэгэхгүй одоо ингээ харахаар бид нар энийг одоо ташрам бас миний хувьд нэг бодогдож үл бас хэлчихье гэж боддог. Одоо бид нар нэг эрүүл хоолтын коуч гэж багш нар гал их олон байна. Одоо манай Монгол улсад тэгэл фэйсбүүкээр байдаг. Тэгэл нөгөөдөл чинь яг дасгал хөдөлгөөн гэдэг нь айгүй гоё л та. Тэр нь тэгэнгүүт тэрэн дээр зөвлөж байгаа нэг дутагдaltaй зүйл байна. Яг мэдээж нөгөө хүн турахын тулд дандаа нөгөө эслэг их идэх шүү дээ. Эслэг идэж гэн гэхээр дандаа нөгөө навчт ногоонууд энэ төр орж ирээд байгаа шүү дээ. Тэгмээ тэр нь дандаа нөгөө
хятадаас орж ирсэн юм хүмүүс зүйлээд байгаа байхгүй. Ясан дээр тэр чинь гар луушин тодорхойгүй хадгалтын удаан хадгалах бодис цацсан тийм одоо жишээлбэл салаад навчиг ингэж шаваад ярихад хятадаас орж ирсэн салаад навч одоо бид нар гахаа махтаа шаржтай сурцсан байгаа шүү дээ. Тэрнийг хөрөгчин тавьчихад 3-4 хоног яадаг ч гүйж яг ингээ адуугаар байгаа даа шүү дээ. Манай Монгол яадаг вэ? Эргээ. Манай Монгол талбайгаас авчраа хөрөгчгүй ихэд ингээ шалчээсэн байж дээ шүү дээ. Харалж марлцсан ч юм уу. Тэгэхээр одоо тэр чинээгээр Монгол юм чи органик байна. Тэндээс орж иж байгаа юмнууд чинь удаан хадгалагдах тий. Тэр иргэн дээр очтлоо одоо байх байдлаар нь ингээд бодис цацсан байгаа. Тэгэхээр одоо энэ дээр аюул сайн анхаарах. Одоо ганц газар тариалан ганц өнөөдөр ундрахын одоо эрдэмтэн судлаач Баярагийн битэрийн асуудал биш байхгүй юу? Монгол улсын хүүхэд байгаас нь манай Монгол хүнс ингэж бүрддэг гэдгийг одоо бүр цэцэрлэгээс нь мэдрүүлмээр байна тий. Ерөнхий боловсролын сургуульд энэ ийм стандартын ийм ногоог та нар ийм гараар бүтсэн юмыг хүнээс нь авч иддэг бол гэж заамаар байна. Энэндээ гар бие оролцдог бол гэж хугтхуун тий Монгол одоо мэрэгжилтнээ Монгол газар тариалангаа дэмжиж өгмөр байна. А дээрэс нь төрчин ингээд бүх ард иргэдийнхаа бүр доод суурьас нь багаас нь эхлээд хугтгуунд нь суулгачих юм бол тэр хүмүүс чинь нэгд өөртөө хоолоо зөв зохицуулаа идэх юм. Заавал тэр турдаг юм дэх гаддаг ч юм уу. Заавал одоо тэр зөв хоолтын хүнээр хоолны меню гаргуулах шаардлагатай ч юм уу тий. За дээрэс нь түүн меню гарлаа гэхэд ядаж Монгол юм байдаг баймаар. Тий. Тэрэнд явж чадахгүй байгаа хүмүүс нь бас хэцүү байхгүй. Тий нөгөө амьдралын нөхцөл байд. Тэгэхээр нөгөө эрүүл иргэнтэй бүх иргэн одоо өнөөдөр нэг хүн тарган нэг хүн туранхай биш бүх хүн гоё хэвийн жинт хэд туранхай хэд таргалтай ч яг энэ нөгөө хэд хувь хүний үзэл бодлого орчномж магадгүй л гэхдээ бүх хүн гоё хэвийн жинтэл баймаар шүү дээ. Тий одоо өндөр нь хэд байхад өргөн хэд байдгийг ингээд харьцуулсан нэг юм байгаа ш норм. Бүх гişүүд иргэд ард иргэд тийм байхын тулд нөгөө хүнсээ амруу юу хийж ийна бодож иддэг болох хэрэгтэй байна тий сонгож иддэг болох хэрэгтэй байна түүнийг хайрлаж хамгаалж одоо ард иргэд нь энэ хятадын юм байхгүй ээ. Монголынхаа ногоог авчия. Хүнсний аюулгүй байд, үндэсний аюулгүй байд гэдэг үг. Монголынхаа ногоог авчия гэд нэг хүүхдийг ээж нь луунд гаргахад өөр болгондоо хэлээд байгаа. Тийм үстэй. Баяраа. Таны хүүхд гарахад Монгол луунг авах уу, хятад луунг авах уу гэдгийг одоо ядаж сурцсан байгаа шүү дээ. Миний хүүхдүүд сонгоо аваад ирэх рүү Монгол сонгон байхгүй нэг ороод ирдэг байхгүй бүх өөрхөн. Монгол байцаа байхгүй ч гэдэг юм уу те. Яг ингээд айл болгон хүүхдүүдийн энэ төлөвшөлт оруулах юм бол тэр чинь ингээд цаашаа ингээд одоо нэг хаалга гадал зогсдгоо гэдэг шиг ингээд уу боломжтой авчина. За инхээр чинь нэг тал зөндөө байгаа шүү дээ. Үндэсний чи аюулгүй байдал бүх иргэн чинь одоо нэг Японоор шүдний өвчлөлгүй, хоолойны ангийн өвчлөлгүй гэдэг шиг чин суурнаасаа эхлээд хүнснийхээ баталгааг гаргаж өгөх хэрэгтэй байна. Зөв зохистой идэж уудгийн үн цэнийг ойлгуулад мэдрүүлэх хэрэгтэй байна. Ганц одоо нүүдэлж авахаас гадна. За тэгэнгүүт тариаланчтай чадахжуулах хэрэгтэй байна тий. За чадахцсан тариаланчт нь хоршмоор байна, суралцмаар байна. Дэмжмээр байна. Тэгээд эцэст нь бид нар бүтээгдэхүүнээ одоо хийдэг болох. Түрүүний яг өөрөө чи хамгийн гоё тий. Бүтээгдэхүүн болгоод хэрэгэлдэг, нөгөө тийш илүүгээ гаргадаг, шууд бүтээгдэхүүнээр нь гаргадаг. Тэгжээж бид нар нөгөө долларын чинь хил гаргаж урд ах хөрштэй бэлэглэх биш. Би доллар авмаар шүү дээ. Миний хажуудлын тариаланч доллартай болдог л дээ. Гих мэтлэн. Ерөөсөө ингэхээр эн чинь ганц өнөөдөр нэрээ тав тэрийн хуулийн үзэх үзэгчдийн сонирхсон хэн нэгний асуудал яг өндөл биш байхгүй. Хүчээр сонирхуулах хэрэгтэй байна тий. Хүчээр мэдлэг мэдээллийг зөв түгээх хэрэгтэй байна. Тэгээ одоо ингээл хөгжилтэй орны нөгөө бодлого ямиг ингээл харьцуулахаар манай Монголын ч хөрс цаг өөр. Та нар одоо Солонгосыг ярьлаа, Японыг ярьлаа. Тэрний чи хөрсийг яриад байгаа юм биш байхгүй юу? Тариаланчтай яаж дэмжиж чинь? Хэрэгцээтэй зүйлүүдийг наваачаа. Одоо Японд жишээ нь гамшигын юутай, ургац алдалтыг даатгалтай шүү. Яг манай Монголд сүүлийн үед харьцангуй үртэрэн дээр бас яригдаад ер нь хэрэгжиж гин үү? Тэрийг сайн мэдэхгүй байна. Ганц нэг удаа нэг явсан баха. Тий. Тэгээ одоо тогтмол биш тий. Тэгээ хилцүүлэг яваалгаа. Тэгээ сайжруулах гал. Тэгэхээр одоо даатгалтай болж чаддаг болмоор байна. А илүүд л ургацыг Япон одоо голцоо нөгөө цагаан бодсон шүү дээ. Улс нь худалдаж авч чаддаг тий. Тэгээд өстой нөгөө одоо нэг гоё шин сэтвтэй болж дээ. Дайн үсвэл манай Монголд юу үлдэх вэ? Ковид болоо хил хаагад манай Монголд юу байлаа? Тий боо юм болсон. Нөгөө бүх Монгол ногоо байсан чинь юу үлдсэн тангуун тэр. Бэсийн хүн нөгөө олон нэрийн ногоо чинь тий. Нөгөө Монгол гэж зардаг бүх ногооноос муу төмсмал ижсэн мэт хөрх юм тий. Гих мэтлээ. Тороогод үлдсэн дээ гэдэг шиг. Тий тороогод үлдсэн дээ гэдэг шиг. Тэгэхээр одоо нэрээ улс орон ингээл эвгүүдж чинь те бүх хүний халуун сэдв. Үндэснийхээ аюулгүй байдлыг хангах талаар нэлээд сайн бодлого баримтлах хэрэгтэй. Яаж ч одоо геополитикийн асуудал үүсэх магадлал маш өндөр байна шүү. Хин ч хэлж мэдгүй. Нэг л өдөр өндөр хөгжилтэй орнууд хоорондоо их мэдлийн төлөө яана юм ч та. Тийм байлтай болоод л ингээд тахт чинь. Тэгэхээр
Одоо бидний нэг номерын хэрэглээ бол хүнс. Тэгэхээр хувцас биш те хувцас чи 2 3 дугаар дараагийн асуудал тийштэй одоо өстө ойж идээд хооронд нийлүүлж үсгүй хийж өгөл тэгэл болоо байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгэхээр тэрэн дээр маш үсгийн эрхэнд баталгаагүй мэдхэд за одоо яг нэг хөрхий бас нэг 5 10 жил амьдрах л та. Тэн дээр нөгөө ээж болох охтууд яах вэ? Урагт ээж байгаа эхчүүд яах вэ? Дөнгөд төрсөн хэл хүүхдүүд яах вэ? Яг эх орны ирээдүйд нь болоод бидний өөр хүүхдүүд яах вэ гэл ингээ явахаар айгүй ингээд эмзэглэлтэй байдаг байхгүй. Тэгээ одоо нэр үнэхээр тариаланч гэдэг хүнийг зөв зохистойгоор нь саналын ингээ нээлттэй аваад магадгүй тэн дотор буруу юм байна, давхарцсан юм байна тий. Нэг юм 2 3 талаас нь ярьсан юм байна. Ингээд бодоход бол энэ одоо үндэсний хэмжээнд ста нэг яригдахаар, бодогдохоор, бодуулахаар, тулахаар ста болдог бүр тушаал өгөхөд тий. Боловсруулалтын системд за нэг өдөр одоо юу гэдгийг цэцэрлэгийн хүмүүсийг хөрхөн ингээд хураалтын нэг тий хамгийн ойрхон хэрэм дээр аваач үзүүлж 10 жилийн хүмүүс одоо мэдэхгүй шүү дээ. Шороо гэж юу юм бэ? Тариалан гэж юу юм бэ? Нэг л заваан, ядарсан, зүдэрсэн. Одоо бараг нэрэ муухагаар ярихад жоохон бэлэгж байлаа хүмүүс тий. Өөрөөр нэг гуйлах шиг шүү дээ. Тий үзэсгэлэн бодлоо модалтан дээр ингээл амар гоё хэвээр хамаг гоё дээрээ тавиал тий ингээл сорто танилцуулаад байж байгаа чи. Яг хөрхийн нэг юм авч байгаа тий. Ой, цүнхэнд хүргэлээ. Хэл одоо ингээд машин авчи хийчих гэл. Би ингээд аюун эмзгэлдэг байхгүй юу те. Улаанбаатарт ингээд хийс чирээ таны нүүрэн дээр наалж байгаа шороо гэр хорооллын хит те. Нойлтой яаж хөлтөд хаагур өнгөрч яваад ирсэн. Тэр ногоон дээр байж байгаа шороо жинхэнэ эрүүл зүгээр газраас ирсэн шороо шүү. Очсон хүмүүс ч өстө папу гэл ингээд явахтаа бол яг өстө үнэхээр хөөрхөн болдог ойлгодог. Тэгэхээр би одоо нэг жилдээ өсрөөл нэг 100-аас 150 хүнтэй л учирч штэ. Нөгөө манай Монголын бүх нийгэм одоо энэ залуучуудад хэлж чадахгүй штэ. Хэлэхээр за ногооч минь одоо бараг тэр ногоочтон болох төрцөн үнтэйгээл наадхаа бараг ярьтаач гэдэг юм. Энэ одоо ингээд буруу байхгүй юу? Бүх юмыг бэлэн л юм аавна. Ингээд бэлэн юм ерөөсөө л бэлэн тий. Бэлэн бүх юм чинь хими шүү дээ. Одоо сайн Америкос хүнсний юм дээр бол зарлжлаа шүү дээ. Аль болох одоо фреш олон дахин боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн идэ. Тийм ээ. Тэгээд тийм мэдх юм бол одоо эрүүл байна шүү гэдгийг бол хэлчихлээ шүү дээ. Мөлт одоо боловсруулалт орсон олон дахин боловсруулсан мэдгэцсэн мал асуудалтай байна гэдэг. Тэг хадгалтуудаа даа. Одоо манай Монгол оронд одоо тарьж ургуулсан түүхий дээр хийсэн тийм ээ. Бүтээгдэхүүнүүд бол хамгийн эрүүл аюулгүй байна гэдгийг бол одоо бид нэр маш сайн ойлголт авч эхэлж байна. Тэгэхээр энийг бас нийгэм нэлээд сайн түгээмээр. Тэгэхээр манай одоо подкастыг одоо дэмжиж ажиллаж байгаа ширхэг үрнээс ширээний ус үйлдвэрлэж байгаа маш олон гоё одоо компаниуд байгаа. Тэгээд тэр компаниудынхаа одоо гарын бэлгийг одоо орсон зочиндоо гартуулъя. Хөөх ямар гоё. Дандаа өөрийнхөө түнсийг хүмүүст авахлах гал хичээгээд байсан чинь тий. За тэгээд одоо Баатар брэнд маш гоё эмийн ургамлаар одоо баяжуулж хийсэн юм эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. Зөө байлан гаралтай бүтээгдэхүүн шүү. За энэ үе ялгаа байхгүй манай хамтран ажиллагч одоо манай подкастыг дэмжиж ажиллаж байгаа Баатар брэнд эмэгтэйчүүдийн гоо сайхны бэлтгэл гэж байна. Тэгээд царайлаг эмэгтэй зочиндоо гоо сайхны бэлтгэл тий. Өөрөө хэрэглээрэй. За баярлаа. Өстө өөртөө хэрэглэнэ. Энэ бол одоо бас одоо шинээр гарч ирж байгаа брэнд байгаа. Мора боёо одоо илүү рапс гэсэн утгатай юм байлээ тий. Мора гэдэг нь одоо Монгол рапс гэсэн үг юм байлээ. Тэр нөгөө энэ юнгэр одоо монголоор бол юнгэр гэж хэлээд байгаа. Энэ одоо маш гоё баяжуулсан тос байгаа. Үндэсний брэнд тий хамгийн төрөлтэй байх нь ш. Тэгээд дээд зэрэглэлийн одоо тос гэж байгаа. Хамгийн дээд зэрэглэлийн тос. За энэ нь одоо хүүхдэд зориулсан. Хүүхдүүдтэй одоо хоол хийж өгөөрэй. Одоо Мазала брэнд одоо 5 төрлийн хүнсний ногоогоор баяжуулсан. Яг Монгол оронд тарьсан хүнсний ногоогоор баяжуулж ирсэн тийм. Гом байгаа хүүхдэд зөвөрсөн тий. За баярлалаа Мазалад. За бэлэнтэй одоо хамтран ажиллаж байгаа. Бидний дэмжиж байгаа одоо Vitapet компани гарын бэлгийг гартуулъя. Гоё жуус маань. Энэ бас маш гоё жуус байна. Өстө нөгөө өтгөрүүлсэн. Одоо яг манай Монгол брэнд гээд луунгаар, хүрэн манжингаар, дээрээс нь одоо байгалийн зэрлэг жимсээр баяжуулж хийсэн маш гоё амттай юм өтгөн шүүс байгаа. Энс нэрс. Одоо энс чинь нөгөө хамгийн их селенинтэй. Тий. Жимс гэж авт юм байна. Шууд төрлөө л одоо амин димээр баялаг байгаа. Одоо ингээд анхлан төмсний аж ахуйч юм эрхлэх гэж байгаа тийм хүмүүс байвал одоо ер нь хідэн зөвлөгөө байвал нэг тавчгаа одоо яг яг ингээд ийм юм дээр эхлээд анхаараа. Дөрөв яг ярьсан л да хоёлаа. Тарих гэж байгаа улсууд. Тэр аж ахуй эрхлэх гэж байгаа хүмүүс дээр
чинь бас л одоо бас нэг үйлдвэрлэгч болох гэж байгаа нэг урстай айл болох гэж байгаа бас нэг үйлдэл шүү дээ. Ганц төмөсний аж ахуй байдаг гэж би бол одоо шинэ мэргэжилтэн залуу одоо ч би шинэдэл орнолтод орж сураал явж байгаа. Хүнсний ногооны гэж асуух хэрэгтэй байна. Тийм байна. Тийм. Тэгэхээр за яг төмснийх байж болно л доо. Яг төмсний өөрөө үйлдвэрлэдэг. Эсвэл одоо яг таваарын тий хэрэглээний төмс тарьдаг. Тэнгүүд нөгөө яг түрүүний ярианы ихнэр гарсан нөгөө ээлжлэн дараалах систем гэдэг юм чинь. Зайлшгүй ороод ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт шин за яг төмс одоо төмсний таримл руу хүмүүс ер нь орох дуртай байдаг. Техник нь арай төсөр тарианыхан шиг тий айхтар чадaltaа одоо бүр амар бахин давхар дугуйт энэ төр хэрэгэлдэггүй трактор нь тий нөгөө хийн үрлэгч одоо айхтар том иргэдэг шууд бүлөөг тий нөгөө маш өндөр урт авцтай жаатаг хавагч энэ төр гэл тий эднэр хэрэглэхгүй учраас техник нь арай хямдхан хямд төсөр арай нэг патпатаар явахгүй тий нэг дундын техник байдаг учраас яг хүмүүс тэгээ өрийн хувьд арай хямд бүтээгдэхүүн нь бас арай зах зээлд одоо Улаанбаатар хотод нэг лангу ороод ч гэсэн нэг зах ороод ч гэсэн тий нэг байрны гадаа зогсоод ч гэсэн бас хөрсөн тий зарчих боломжтой иймэрхүү бас мэдгүй ч гэсэн хажуудлын агийн хасаа суугаад эгэгчээсээ асуугаад бас нэг кофедод ингээд нэг тарьчих юм боломжтой учраас төмсний таримлаар нь газар тариаланд хүмүүс ордгоор төрээр болон төр байнгын ингэж орж байгаа. Төрээр орж байгаа хүмүүсийг бол би сайхнаар хэлэхэд яах юм бэ л гэж хэлмээр байна. Эрсдэл байгаа шүү цаана. Тий эрсдэл маш их эрсдэл байгаа. Хоёр нөгөө яг чадын ядан доктортой төмсний одоо төмсөсний нооны тариалан тий сэлгээндээ багаан ногоонд нэг юм технологи сайн мөрөдсөн. Технологиор явж байгаа хүмүүсийн одоо зах зээлийг нэгсэндээ бол хацалж байгаа байхгүй. Магадгүй өөрөөр тэр хүмүүс өөр одоо ажлын нөхцөл байхгүй болоод тийш орж ирж байгаа үүсэхгүй л тий. За яг шийдээ та тариаланч болно төмсөсний ногоо тарина гэд орж ирэх юм бол дахиад нөгөө талбайгаа зөв сонгоо. Тэ хөрснийхөө шинжилгээг өгөө. Өрнийхөө асуудлыг маш сайн шийдээ. За мэрэгжлийн хүнийг бол заавал аваа л гэж байна. Тэ мэрэгжлийн хүн гэдэг чинь л одоо бидний агрономч биш үү, тэ? Доктортой удаан олон жил ургацтай байх одоо гол их үсэн шүү дээ. Одоо нэг энэ дээр сая мэрэгжлийн хүн гэсэн дээр одоо аж ахуй нэгжүүд жишээлбэл одоо хавар агроном аваад ажлаа хийлгэж намар халаа явж бас нэг тийм тохиолдол байна. Тэгтээ зарим компаниуд бол гайгүй барьцсангүй. Нөгөө соёлон тогтцсон компаниуд гэсэн үг тэр нөгөө эцсийн үр дүнг ойлгоцсон компаниуд. Тэгэхээр нөгөө өгөөж аваад ургацаа бодит үр дүн болгоцсон. Тийм болгоцсон тийм аж ахуй нэгжүүд. Тэгэхээр зүгээр зарим аж ахуй нэгжүүд бол зүгээр нэг хүнээр ингээд нэг тоглоод байдаг ч юм уу. Тийм юм аягүй хийгээд байна. Тэгэхээр тэгэхгүй яг ингээд нөгөө мэрэгчлэлтэй боловсон хүчний чинь одоо яг ажиллах чинь тий зарим нь яг туршлахгүй байж болно. Тэр хүн чинь тэн дээр ажиллаад ирэхээр туршлага суугаад сэтгэл суугаад ингээд цааш ингээд явдаг. Тэгэхээр доктортой удаан ажиллах шаардлагатай мэрэгжилтэй боловсон хүчнийг заавал ажиллах шаардлагатай. Тэгээд одоо ингээд зөвлөх агрономууд, туршлагатай агрономууд манай Монголд маш их байна. Нэг 2 жил зөвлөх агрономыг шинэ агрономд авчих хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд эргээд дагаад сайжирч шүү. Тийм. Тэгээд тэр агроном маань хөрсөн дээр гараад, талбай дээр гараад зөвлөх хүн тэгээ байж. Тэгээ угаасаа бид нар чинь одоо дадлага дээр бол хангалттай хөдөө аж ахуйгаа үзсэн тий. Жаргал зовлонгоо мэдэрч хүмүүс чи мэдхгүйсэн ч гэсэн багшаасаа асуугаад, туршлагатай тариаланчтаас асуугаад тэр захирлыг ер нь нэг зоохгүйгээр 1 жил 2 жилийн дараа очроо олж шít. Тэгэхээр одоо бүхэл юм гарааных байдаг. Мэргэжилтэн байхгүй бол та одоо тариаланч болно шүү дээ. Маш их хөрөнгөтэй, мөнгөтэй, асар их хэмжээний одоо бордооны нөөцтэй байсан ч олон жил тогтмол ургац авахгүй л байхгүй. Тогтмол ургац гэдэг чинь одоо л тариаланчдын бас нэг хаягдаад байгаа баримтлах хэвээр бодлого байхгүй. Тарилтандаа бэлтгэхдээ бид нар төлөвлөж байгаа шүү дээ. Тэдэн га тийм юм тарина. Тийм бүх төлөв нэг гагаас тэдэн центнер, тэдэн тонн. Нийт би энэ жил тэдэн тонн ургац аавна гэд тэр нөгөө түрүүний ярьснаар өмнөх жилийнхээ өрийг, энэ жилийнхээ ашгийг, эх жилийнхээ боломжийг ингээд 3 жилийн циклийг ингээд 1 жилийн ургац авч явдгаа гэдгийг одоо ингээд нөгөө жаргал зовлон дундаас л бид нар ч ойлгож авч байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан мэргэжлийн агрономтой бэжиж та ургац алдсан ч ядаж ашиг олдгоо махад гаргасан мөнгө буцаага барьж авах боломжтой байхгүй. Тэ? Дараа жил нь тарих үртэйгээ үлдэх хэвээр. 10 жилийн дараа өнөөдөр нэг эхний 2 3 жилийн агрономчин шинэ аж ахуйчин шинэ эхний 3 жил юм уу 2 жил алдсан одоо алдагдал алдаагаа та хангалттай дараагийн 5 10 жилдээ та
нэг дахин нуулж олох юм боломжтой салбар байхгүй тий. Тэгэхээр байгалийн давагдшгүй хүчин зүйл өнөөдөр манай салбарт маш их байгаа. Тэгтээ энийг сөрж одоо биднийг бэлтгээд энийг хамгаалах одоо тийм гол зүйлчил одоо мэрэгжилтэн л гэсэн үг шүү. Тэгэнгүүт та өөрөө төрүүлж ш. Манай агрономчдыг ингээд гой тогтмол ажлын байраар хангахгүй тий. Ингээ удирдлагын чанартай хаждаг. Би хит хитэ аж ахуйгаас бас сонсч ирсэн. Чи агрономч ийм ургац аавна гэж бүх зардал гаргуулсан. Тэгсэн чи одоо ингээ ургац алдцсан. Бараг л та төлнө гэдэг ийм яриа мэрсэр ингээд надаас нэг нэлээд хэдэн жил сонсогч ирсэн байхгүй. Тэр нь байгалийн давагдшгүй хүчин зүйл байсан байхгүй. Тэрийг агроном хүн одоо манай мэрэгчтэй одоо ямар ч компанитай байгуулсан гэрээ эрслийн юм гэж байна. давчгүй хүчин зүйл гэдэг чинь одоо нөгөө үер ус одоо хэрэг одоо юу гэсэн утга юм те. Газар тариалангийн салбар чинь бүрд байгальтайгаа илүү байх салбар шүү дээ. Тэгэхээр манай залуу мэрэгчлэтнүүд бас энэ тэнд одоо бас ташрамт хэлжээ те. Одоо агрономчоор ажилд ороод тариалангийн компани шинж байна уу, хуучин ч байна уу? Ямарваа нэгэн байдлаар агрономч ажиллаар ингээ компанид агрономчоор ажиллаж байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээтэй. Хөдөлмөрийн гэрээн дотор заавал байгалийн давагдшгүй хүчин зүйлийг одоо оруулах шүү дээ. Тусгах, оруулах. Тэрийг хууль юм болохоор одоо яаж хийдэг? Одоо хөдөлмөрийн гэрээнд хэрэгцээ үндэс нь ямар байдгийг те? Одоо туршлагатай хүмүүсээс хуульчтай гэдэг холбогдоод ингэж оруулж өгөөсэй гэж бас ингэ. Тэгвэл нэг юм амаа итгэлцэл юм эсвэл одоо нэг юм сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргаж болохгүй. Тэгэхээр одоо хохирж үлдээд байгаа байхгүй. Энд ч одоо бид нар газар тариалангийн салбартаа өөрсдөө ажиллаж байгаа хүмүүсийн хувьд мөн залуучуудаа андаа тийм ээ. Заавал хөдөлмөрийн гэрээ байгуулаач гэж сая одоо манай хамтран хэлж байгаа. Зөвлөл зайлшгүй хэрэгтэй. Тэгээ ургац авъя гэж байгаа аж ахуй бол заавал агроном аваач. Одоо ламгүй бол гандан байгаа яах юм? Эмчгүй бол эмнэлэг байгаа яах юм? Багшгүй бол сургууль байгаа яах юм? Гэдэг шиг агрономчгүй юм дээрээд яах юм бэ? Агрономчгүй бол би тариалангийн фермер аж ахуй байгуулсан гэд та айгүй гоё том трактор техник хідэн бүх төрлийн одоо ургамал хаваалын болдог өрөөд яах вэ? Тэр нь одоо байгалийн цагуур бүх юм үүдэлтэй тата нөхцөл тэ. Тэгэхээр одоо өөрсдөө мундаг болчлоо гэж бодож болохгүй гэсэн. Ер нь энэ үзэл бодол явж энэ үзэл бодол ер нь жоохон давамгаалах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь манай агрономчд өөрөөсөө бас хариуцлага таах хэрэгтэй. Үнэхээр бас зорж сурах хэрэгтэй тий. Ингээл бид нар ойд мах зарим нь агрономч болохгүй ороод ирсэн хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэр нөгөө агрономчор ажиллахгүй цаг хугацаа алдаа. Ажиллаж байгаа тэгээд туршлага суугаа явд юм л та угаасаа тэгээд үндсэндээ бол яг аж ахуйн нэгжүүд бас одоо технологи ингээд хийж байгаа хүндээ тэр материалын баазар нь сайн хангаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ч уурсна гэдэг хэрэггүй. Зарим компаниуд одоо нөгөө тухайн тармил дээр агрономч төр чинь технологи гаргаад ийм зүйлүүд ийм материалын баазуудаар хангаад өгч гэхээр мөнгөө танаад нөгөөтхөө одоо яг технологийн дагуу хийх ёстой зүйлүүд цаг хугацаанд нь хийдэг ч юм уу цаг хугацаанд нь хангаж өгдөг ч юм уу тийм ийм асуудлаас болоод одоо жишээлбэл үрийг нь хугацаанд нь авч өгдөг асуудлаас болоод одоо тэр нөгөө хаврын нэг өдөр намрын 10 хоногтой тэнцдэг гэдэг асуудал чинь яг энэтэй холбоотой байхгүй. Үрийг нь хожимдуулаад ярьчихаар тэр яаж ургацах вэ? Эсвэл одоо хог ургамалтай нэг цаг хугацаанд нь тэмцэхгүй бол яаж намар ургацах вэ? Тэгэхээр энэ дээр өөрөө компанийн өөрсдөө тэр материалын базараас хангаж өгөөгүй гэж бас уруусна гэдэг бас талууд бий. Тэгэхээр үнэхээр одоо компани захирал агрономч хоорондоо харилцаа ойлголцоод яг нэгэн цул хүн шиг тэр бүх шийдвэрүүдээ маш богино хугацаанд гаргаж энэ чинь нөгөө цагууртаа уралдаж хийж байгаа салбар учраас яг тэрэнд тохируулаад явах хэрэгтэй. Тэгжиж ургац байгаа шүү дээ. Тэг яг түрүүн би нэг аль сэдв дээр л хэлэх гэж байгаа марцсан юм шүү дээ. Яг сая өөрөө бас ярьчлаа. Газар тариалан гэдэг чинь цаг хугацаатай. Тэ? Нөгөө өвтөрөө хайлт яриад өнгөрч төгслийн үе шат өнгөрчвөл яах чирэггүй гэдэг шиг. Энгийн хүмүүс болохоор тэр бордоо гэж хаадрал одоо гэс ахиух хийчихээч. 1 тонны хөсөмл 2 тонн цацчаач тий. Хугацаа өнгөрцөн бол тэр бордоо хийгээд ямар ч нөлөө эхэлчлээ гэж гээд тэгэнгүүт ургамал хаваалгууд чинь 1 литр найруулах бол 1.5 литр ч юм 2 литр найруулчаач. Гялс хийчихэр яавал гэж гэдэг ч юм уу тий. Ийм амархнаар ингэж ойлгож болохгүй. Чаата технологитой шүү дээ гэж. Хийх арчилгаа буюу агр технологиг те хийх тухайн цаг 7 хоног 10 хоногийн яг хийх тэр хөгжлийн үе шатанд нь хийхгүй бол та маш өнтэй бордоо хийгээч хэрэггүй, маш өнтэй ургамал хаваалын байц хэрэглээч хэрэггүй, маш гой трактор камбэ жагсаагаад хэрэггүй те хүн хүч 10 20 30 100-аараа бэлдээч хэрэггүй ерөөсөө. Тэгэхээр л хийх юмыг цаг хугацаанд нь хий. Энийг цаг хугацаанд нь яаж хийх юм бэ гэхээр ер нь одоо ургацаа сайжруулъя, аж ахуйгаа доктортой болгоё тий. Төвшөө одоо газар тариалан гоё юм байна. Газар тариалан мал аж ахуйг хослуул яаж гэдэг юм уу. Ер нь л энэ тариалангийн салбар руу чиглэж байгаа, сонирхож байгаа, орж эхэлж гэж байгаа бүхэл хүн байх юм бол агрономч л. Тэг шинэ залуу сайхан агрономчтой сурах дадлагч бол тий. Тэгэлгүй яах вэ? За бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Одоо бидний ширийг чимж байгаа. Эко одоо бот байгаа. Энэ бот маань бол одоо Green People
компани юм бот байна. Одоо таны ажиллаж амьдарч байгаа орчинд агаарын чанарыг сайжруулнаа. Таны байгальтай илүү ойрхон байлгана гэдэг. Одоо энэ NASA-гаар батлагдсан ийм агаар цэвэршүүлдэг 24 цагийн турш хүчил төрөх чадваруулдаг юм ургамлаар одоо тарьсан ийм одоо эко бот байна. Энэ бот маань бол аль болох одоо арчилгаа багтай нэг тариад суйрлуулсан байж хахад маш гоё гоёмсог өнгөтрөхийг бүрдүүлдэг ийм бот байгаа. Энэ бас нэг одоо манай подкастыг дэмжиж ажиллаж байгаа нэг байгууллага байна. Тийм. За ингээд одоо ундрахтаа их баярлалаа. Манай подкастэнд хүрэлцэн ирж өөрийнхөө одоо ажилласан туршлага хөгжилтэй үе мөчүүд те. Дээрээс нь одоо бэрхшээлтэй асуудлууд юу байв. Тэгээд эмэгтэйчүүдийн төлөөлөл болж одоо оролцож байгаа. Оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд подкастын одоо ярианд ороогүй те. Таныг хэлхийг хүссэн одоо хэлж амжаагүй тийм зүйл байвал одоо та ярьж болно. За тэгээд бас дахин талархал илэрхийлье. Бас нөгөө хүйсний асуудал дээр тэмцээд энэ мэргэжлийг сонгоод энэ салбартаа ингээд ажиллаад явж байгааг бас ингээд олж хараад бас энэ подкастт ингээд оруулаад бүх гарын бэлэг гардаж аваад сууж байгаадаа бол одоо бас тэр жижиг охин өнөөдөр би бас хөөрхөн бас цаг хугацаас хүний хувьд богинохон боловч миний хувьд бас бас нэлээд урт амьдралын минь бас үе өнгөрчээ. Саяхан л би тэгээж ясандаа гэл ингээл ярен дундаа таны яриг сонсож хат хэрэгц ингээл нүдний урд ингээл сая дурсамж нэг ингээл нөө буцаж иргээл ингээ өнгөрлөө л дөө. Тэгээд ер нь бол одоо тариалангийнхаа салбараас одоо энэ ажил амьдралыг хослуулад одоо ямар ч гэсэн нэг хүний тайтай ингээ гоё бусдыг хөгтөд хийж бусад мэрэгчлэлтний ижлэр ингээ явж байгаа мэрэгчлэлтэн ч юм уу зүгээр энгийн нэг ээж ч юм уу тариалан ч юм уу ингээ бүх өнцгөөс нь ярахад одоо түрүүн дахин хэлсэн шүү дээ нийгмийнх нь одоо үндсээс эхлээд Монгол газар тариалан гэдгийг зөв ойлгуулмаар байна. Ширээн дээр байгаа гоё тэр баярын ширээ ч нөө энгийн нэгэн хоолны зассан бүх ширээ түүнд орж байгаа одоо нөгөө орц бүтээгдэхүүнүүдээ иргэн бүр нэгэн удаа нэрээ судлаад үзээч гэж бас уриалмаар байна. Хідэн манай Монголын бүтээгдэхүүн байдгийн, хідэн урдаас орж ирдгийн. Тэгвэл яг урдаас орж ирсэн ногоогоо Монголд хаана хэн тарьж байна гэдгээ одоо бүх юм интернет дээр бэлэн биш ганц ингээд хайгаад үзэх. Гарал үүслийн тодорхой. Би навчид нөгөө хятаас аваадсэн чи одоо тэр компани тарьж шүү дээ. Энэ бор мөгийг ч юм одоо ямар мөгийг дахиад хятаас аваадсэн ч одоо тэр мөөг маань тарьж шүү дээ. Одоо ингээд хятад өрцөө аваадсан ч одоо ингээд дэвшил төгс сургацгээл пондоор нь химх нь гарч ийн, лойл нь гарч ич гэдэг юм. Ингээд бүх хэрэглэгчид тэр тусмаа ээжүүд бол одоо ургамлын тус байсан бол Монголд одоо ургамлын тус одоо эзэгтэй тус маань ингээд ороод ирсэн Кагомын уг байсан бол одоо энэ жүүс маань яг тоглоомгүй. Одоо энийг бол яг үнийг би өөрөө импортын гоймонгор одоо хоол хийж өгч байгаа юм. Нөгөө Япон гоймонгор глютенгүйгээр мацала брендийг юу хэрэглэмээр байна тэгэхээр одоо би өнөөдөр энэ жүүсийг одоо нэрэн Кагомо шиг юм жүүс бэдгийн биш гэх юм бол баттер брендийг бас хэрэглэмээр ингээд мэдээ сууж хахад мэдээ сууж хагаад адилхан ээжүүд одоо би чи эмэгтэй хүний хувьд ярихаар ээж хүн болч ээжүүд нэг удаа ингээд тоодоо олныхоо хайртай гэр бүлтэй тавуулж өгч байгаа хоолныхоо одоо ингээд айгуу сэтгэлээ гаргаал, зүтгэлээ гаргаал, хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө айл болох сайныг аваад хоол хийж байгаа байхгүй юу? Энэ бол асар их ингээл хүч хөдөлмөр тэр мөнгө зүгээр алдах. Өдөр хүнс ямар үнэтэй болж байгаа вэ Тэгсэн чинь ганцхан харамсалтай юм сонголт нь аль улсынхаа бүтээгдэхүүн, аль улсынхаа ургацыг хийж байгаагаа судалдаг айл бол маш ховорхон болов. Яг одоо нэг үеэ бодоход хөгжиж байгаа хүмүүс Гэхдээ ер нь л бас болоогүй байна гэж бол би бас хэлчмээр байна. Арайч ер нь л болоогүй яг үнэ. Тэгээд Монголд байгаа ногоогоо хайжгаад захиалаад холбогдоод Монголоос нь аваад иччих. Тэгжээж нөгөө тэр бүтээгдэхүүний тарьж байгаа аж ахуй чинь хөгжин. Тэдний хэрэгцээгээ дийлэхээ болоод тэр бүтээгдэхүүн эрэлттэй болохоор өөр нэг хүн нэмж одоо өөр тармил тарьдаг гэсэн бол тэрийг тарьдаг бол таримлаа өөрчлөх ч юм уу, шин таримл тарьж гарч ирэх ч юм уу. Ингээд нөгөө хилд давж урсаад байгаа мөнгө чинь дотооддоо үлднэ. Тэгжээж та Монгол тариаланчдаа одоо хөрөнгө оруулалт оруулж ийж гэж бодоод биднийг дэмжсэн юм мэт боловч өөрийнхөө өөр одоо яаж төрөсний аюулгүй байдлаа хангана гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө гэр бүлд одоо ингээл хамгийн хайртай миний одоо амин хүүхдүүд гэр бүл гэж байгаа хүмүүстэй та мөнгнөөсөө илүүтэйгээр хөрөнгө оруулалтыг зөв органик Монгол цэвэр ногоогоо өгчээж бүр илүү ингэж
баталгаатай хүмүүс баталгаатай хангана. За энийг бол одоо ээжүүдтэй, охтуудтай одоо гэрээ эцэгтэй нартай уламжилж байна. Тариаланчид маань ч гэсэн одоо бас өөртөө ингээд ийм төрмөл Монгол байгаа шүү. Та нар сайн сурчламаар байна тийм ээ. Өргөн хэрэглээний энэ ногоо ингээд маш их манай ард ирэг тэргэлдэг болжээ. Тэгсэн чинь биднэрийгээ бас олж харахгүй байна. Хэрэглэгчд маань бага байна. Бид нар ингээд хаягдл гаргаад байна штэ. Эсвэл худалдаа зах зээл маань бага байна гэд тариаланчид маань өөртөө чадхаараа дуугаалгаас өгдөг. Та нар манаас төднийгээ олж гоё ингэж сурчлаа. Одоо ийм гоё ажиллаа өгж байгаад би бас үнэхээр их баяртай байна. Тий, тэгээд бүр айгүй баярлж байна. Эхэндээ бас ингээ баргийн юм сандарч үзээгүй. Нэг хэсэг сандарлаа, баярлаа, догдлоо тий. Тэгээд дахиад за би эцэгтэй нартай хандчлаа, ээжүүдтэй хандчлаа, тариаланчтай бас сайн маркетинг хийж гэж хандчлаа. За одоо улс төрийнхөндөө шууд хэлмээр байхгүй тий. За хэдэн жил хүнснээ айлгүй байдал гэж ярьж байгаа хэлээ. Яг хөө дэвшилттэй ч юм байна, үл дэвшилттэй ч юм байна, эзнээ олсон ч юм байна, үл олсон ч юм байна. Тийм бүх юм хоёр талтай. Ажил хийх гэж зүтгэж байгаа хүмүүс байна, бас ажил салгардуулж байгаа хүмүүс байна. Тэгэхээр бас энийгээ одоо өшөө илүү хариуцлагатай болгомоор байна. Шудрах хэлэхэд тий. Тодорхой болгомоор байна. Яг доктортой газар тариалан гэдэг нэр ингээ айгүй хэрэгдэж байгаа шүү дээ. Доктортой газар тариалан хэн авч байгаа юм. Өрөнд ороод ургац алдаад тий. Хүн гадны хүн харахад миний л амьдрал, миний хувь амьдрал юм шиг боловч бид нар шиг ингээд нөгөө тарилдаа таслахгүй эсвэл ургацаа жоох нэмэгдүүлчих юм уу гэд за яг би юм багж ажиллаж бидний дээд үе, бүр тэрний дээд үе гэдэг маш их аж ахуй байна. За тэгэхээр гаднаас оруулж ирээд хаа болчмоор байна. Одоо тэр импорт, экспорт хоёроо зэрэг хөгжүүлмээр байна тий. Бидний нөгөө түрүүнд би нэг хэлсэн шүү дээ. Төмөс хүнсний ногоо, хамгаалагдсан хөрс, ил хөрс бүх энэ одоо яг ширээний гол орц материалыг бүрдүүлж байгаа нүдэнд тус чарагдахгүй мөртлөө нөө чимээгүй баатар гэдэг шиг тий. Айл болгоны тоогоог дүүргэж байгаа, айл болгоны ширээг дүүргэж байгаа. Төмөс хүнсний ногоо энэ хүлэмжний аж ахуйнуудаа илүү тодорхой тусад нь бодлого баймаар байна. Томоохон дэмжлүүдийг үзүүлээч. Төсөв баймаар байна. За тий дэмжлэг гаргаж ийн гэхээр нэг гоё юм уриалах шиг тий айгу богино хугацаатай нэг киноны трейлер яваад өнгөрч байгаа юм шиг. Материалыг бүрдүүлж амжаагүй байсан чинь нөгөө санхүүжилт маань байхгүй, хөтөлбөр маань байхгүй. Нийтэн компаниуд наваад байгаа. Тий хайцсан би дуусцөө. Хүртээмж жоон тийм бас юу байна. Яг уусаар их орон маань одоо зах зээл нь мууж магадгүй л дээ. Тэгвэл илүүдл болоод байгаа бүтээгдэхүүнийг гаргаад өглөлтөө. Тий илүүдл болоод байгаа бүтээгдэхүүнээ үйлдвэр болох үйлдвэрийн нэг хэн ч гэсэн барьчихал та. Тэрэнд нь аж ахуйнууд нь бүгд ингээд юмаа нийлүүлээд 1-2 жил болоход бол болчих гээд шүү дээ чинь тий. Тэгэхээр манай их оронч үзэлт одоо монголчууд гэж бид нар нэг гоё наадан болохоор туг бариалгүйгээд идэгтэй давхад идэг. Гүү шүү дээ. Их оронч үзэл гэж юу юм бэ? Идж байгаа хоол болгоноосоо Монголынхаа хөрсний юмыг сонгож идгээс өгсүүлээд Монгол хүнээ дэмжих энэ гоё чин сэтгэлээс л их ороо эхэлж байгаа байхгүй юу. Тэрнээс одоо бид нар гоё имплантаа бодволох зүгээр гадаад очихороо гоё Монгол дээлэмсэл наадан болохоор нэг цагаан сургалтын нэг дээлэмсэл хитэн туг барьжгүйгээл ингээл их оромж болчихдог бол тийм яг уу их орно гэж байгаа нь сайн боловч үйлдэл байхгүй байна. Залуу үеуд маань хитрхи ингээд гадаадын үзэл ёс суртахуунд автчихлаа тий. Юм тариалан байтугай мал аж ахуйгаа жураг одоо ингээд орхигдуулах гэдэг шүү дээ. Тэр нөгөө гой нүүдэлчин соёл. За ингээд ярих юм бол маш их юм байна. Тэгээ энэ дотроос дахиад шүүгээл аваад хэлэхэд энэ ширээн дээр байгаа одоо энэ жүүс нь гэхэд л одоо энэ луун тий Монгол орн тарьсан Монгол тармил болон манай Аздагар гой хувь заяатай Монгол орны байгалийн зэрлэг жимс орчиж байгаа. Тэгэхээр маш гоё юмтай. Тэгэхэд энэ одоо дахиад ийм бүтээгдэхүүн олон нэр төрөл болоход бид нар түүх эдийн тармаар байгаа байхгүй. Энийг манай үйлдвэрлэлүүд шууд багхан шиг зоогоод авчдаг тий. Түүнийг тарих гэж байгаа тариаланчдын ус төрийнхэн маань бодлого зохицуулагч гаргагч эрх мэдэлтнүүд маань нэг үнэхээр наалтацтай дэмжээд тэр хүнээ хөлд оруулаад алхдаг болохоор нь бид нар угаасаа авсан юм төлжил таарна шүү дээ. Нэгэнт үйл ажиллагаа тэнцвэрчээс зогсоод эхэлчих юм бол бид нар зээлэж төлнө, үйлдвэрлэл маань ч явна, ажлын байраач нэмэгдэнэ. Нөгөө яриад байгаа нэг ч гэсэн үнийг нэмээд сургачих юмсан, нэг ч гэсэн үнийг тариаланж болгочих юмсан, нэг ч гэсэн айлыг хоолчих юмсан гэл одоо яриул дахиад давцсан нурсан болох гэдэг. Ингээл нөгөө базаад хэлэхэд энэ саяны энэ подкастны сэдвийн хүрээнд яригдсан бүх юм
нэг зөв бодлохоор бүх хүн хүртээмжтэй. Ерөөсөө юу яаж байгаа хүртгэр байгаа. Тэгэхээр л яг нэг үе бодоход бас анхаарал хандуулж байгаа талархав шүү дээ. Юм болгон муухай гэж юу баг. Талархсан зүйл маань шудраг бас бүх тариаланчтай хөрөхгүй байгаа нь гомдоо шүү дээ. Одоо юуг нь ухтай тий. Тэгэхээр ингээд намайг цаасаа өрөөд материалаа бэлдээд банкн дээр гүгөө очиход манай даргын хэрэгжүүлсэн бодлого бэж идэг. Манай нөгөө улсын төсвөлсөн төсөв маань нөгөө олон хүртгэрээ багч гисэн бэж идэг л болчвол болохгүй байна л гэж би болчихж байгаа юм. Тариаланчид ард гэр бүл байдаг. Би нөгөө сайгүй хэлэх дуртай. Бидний ард гэр бүл байдаг, бидний ард үр хөвгт байдаг. Бид сайн байж, бид чадахтай байж, ирээдүйн тариаланчид ирээдүйн агрономчтой ер нь нэг 50% бидний үе залхамж гарна шүү. Одоо би ингээд нөгөө аавыгаа хараад агроном болцсонтай адилхан тий. Ийм ч хүний өмд ийм ч гэл ингээд нэг удам даах магадлал ер нь 50-50 нэг байгаа. Яаж явах шалтгаан одоо доош Монгол орны хүнс үйлдвэрлэгчдийн одоо ирээдүй бас тий. Одоо үлгэр дуурайл авна гэдэг юм аа. Их орон хүнстэй байж эзэнтэй байна. Их орон эзэнтэй байвал хүнстэй байна. Харилцаа амралтай байхгүй. Тэгэхээр гадны орноос төлөө хаалгахгүй тий. Гадны орноос мөнгө авчиж өгөөд муу юм авчирч идээд өвдөөд имлэгээр гүгээд байхгүй. Монгол нэмчилж чадахгүй хятад явсалангаас Турк эдгээр өгөөл бүх салбар нь ингээд дандаа гадагшаага мөнгө гаргаад тийм тий. Эсвэл одоо нөгөө өндөр хөгжилтэй орнолооч гуйлгахгүй жагалгаанд ордог ч юм. Ийм л одоо эмгэнэлтэй байна. Эрүүл хүнс идэх юм бол аль болгоод өвчлөл бага байна тийм ээ. Зочноор оролцоод сайхан сонирхолтой яриа өрнүүлсэн. Танд маш их баярлалаа. Тэгээд одоо түрүүний хэлсэнчлэн Монголын маань одоо газар тариалангийн бүтээгдэхүүн хүнс Монголоос юу гарах вэ? Органик хүнс хамгийн сайн хүнс гардаг гэдэг ойлголт авах уу одоо удахгүй ирэх баха. Тэгээд та бүхний бас хийж байгаа одоо үйл ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдөр манай подкастын зочноор одоо хүрэлцэн ирсэн тийм ээ. Ургацтай айл да. Баярлалаа. Одоо танаас ургацтай айл. Тэгээд цаашдынхаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За баярлалаа.